Hi guys, хоббол болонгийнхан цаашинхэн дугаарт тавтан морил. За юу ацхан манайха ингээд та бүхэнтэйгээ weekly recap бичлэгээр уулзаж байна. За тэгээд өнөөдрийн бичлэг дээр хэдүүлээ Coachella Weekend 2 дугаар 7 оногийнхэн тухай ярих болно. За түүнээс гадна зөндөө олон өөр ярих хов жимнүүд байгаа болохоор хэдүүлээ гяс яриад явъя заяа. Зөндөө олон хов жим байна. За ингээд хэдүүлээ эхнийхээ сэдврүүгээ орцгоё. За амлсан ясаараа та бүхэндээ Coachella Weekend 2 тухай хүрэх гэж байна. За тэгээд яг Coachella-гийн эхний 7 хоногийн тухай бүрэн 2 цагийн бичлэг орсон байгаа. Тэгээд та бүхэн маань тэрийг үзээгүй бол очоод үзээд Coachella-гийн эхний 7 хоногийн мэдээллийг одоо бүрэн утгаар нь аваарай. За тэгээд одоо болохоор хэдүүлээ Coachella-гийн 2 дугаар 7 хоногийнх нь перформансийн тухай хальт одоо яриад явах болно. Бүр яг өмнөх бичлэг шиг тийм амар дэлгэрэнгүй ярихгүй. Зүгээр яг энэ 2 дугаар 7 хоног дээр одоо болж өнгөрсөн эхний 7 хоногоос арай өөр байсан шинэлэг зүйлүүдийг нь ярина гэсэн үг. За ерөнхийдөө болохоор сонсох нэг Coachella Weekend 2 яалтчгүй эхнийхээ 7 хоногоос илүү болсон гэсэн ер нь бүх зүйлээрээ тий бүх одоо дуучдын тоглолтууд перформансууд өмнөхөөс илүү байсан гэсэн одоо бараг л бүх одоо artistууд маань энэ 2 дугаар 7 хоног дээр өөрсдийнхөө сайдууд дээр маш тийм surprise гайхалтай artistуудыг авчирч хүмүүсийг цочроосон байна. За тэгээ өмнөх 7 хоног дээр хийгээгүй зүйлүүдийг хийгээд шинэлэг дуунууд дуулсан ч гэдэг юм уу те. Ер нь л айгүйх тийм surpriseтай eventful тийм одоо 7 хоног болж өнгөрсөн байна. За түүнээс гадна ер нь ингэж ярьдаг л да Coachella-гийн эхний 7 хоног дээр болохоор дандаа бүр ингээд инфлюенсерүүдээр дүүрэн байдаг. Зүгээр ингээд би өмнөх бичлэгээр бас хэлжсэндээ influencer Olympics гэж ярьдаг гэдэг те. Influencer-үүдээр дүүрэн ер нь нэг жоохон тийм surface level ч гэх юм арай жоохон fake байдаг гэж яриад байгаа байхгүй хүмүүс ер нь тэгж ярьдаг юм байна лээ. За тэгээд яг тэр нь юу гэсэн үг вэ гэхээр зүгээр ингээ хүмүүс vibe-нд нь болж aesthetic-нд нь болж Instagram-ийнхаа зургийг авах гэж очдог гэх юм уу те. Тэгэл баахан инфлюенсерүүд очоод ингээл зүгээр зураг мурга авахулаад л ингээл зурга gram дээрээ тавих гэж баг очдог. Яг Weekend 2 дээр болохоор яг жинхэнэ хөгжимд дуртай амьд хөгжмийг сонирхдаг амьд хөгжмийн фестивалууд руу явах дуртай яг тийм жинхэнэ фэн сонирхогчдын очдог 7 хоног гэж ярьдаг. Тийм учраас ер нь Weekend 2 нь болохоор эхнийхээ 7 хоногтойгоо харьцуулахад бол хамаагүй бага одоо хүмүүстэй байждаг гэсэн гэж сонссон less crowded арай жоохон бага хүмүүстэй байдаг. Тэгээд яг жинхэнэ жирийн хүмүүстэй жинхэнэ хөгжмийн одоо lovers хүмүүс очдог болохоор арай жоохон гоё experience яг нөгөө хөгжмийн наадам гэдэг утгаараа гоё байдаг гэж сонссон. Тэгээд тийм ч утгаараа ер нь бол энэ одоо энэ 2 дугаар 7 хоног бол маш хамаагүй илүү байсан гэдгсэн. Гэхдээ энэ удаагийн энэ жилийнхийг сонсох нэ өмнөх жилүүдтэй адилхан 2 дугаар 7 хоног нь less crowded бол нэг биш байсан юм байна лээ. Still айгүй хүнтэй байсан гэсэн. Яг л эхнийхээ 7 хоногтойгоо адилхан их хэмжээний хүнтэй байсан гэдгсэн. Тэгээд магадгүй тэр нь бас л нэг Justin Bieberтэй холбоотой байх гэж бодож байна. За ямар ч гэсэн 2 дугаар 7 хоног бол эхнийхээ 7 хоногоос илүү болсон юм байна. Одоо тэгээ хэдүүлээ нэг хідэн одоо тэ ярих юмд руугаа ороодхая. Эхлээд бол яатчгүй хэдүүлээ Justin Bieber-ыг ярих байгаа. За Justin маань бас л үнэхээр гайхалтай перформансыг 2 дугаар 7 хоног дээр хүргэсэн байна. За тэгээд хүмүүсийн ярьж байгаагаар болохоор Justin-ы 2 дугаар 7 хоногийнхын сет нь илүү iconic, илүү гоё байсан гэж ярьж байгаа юм байна. Тэгээд ер нь бол яг хуу still 30 дуугаа дуулсан, still яг нэг 90 минутынхаа сетийг хийсэн. Гэхдээ setlist-ийн хувьд болохоор жоохон өөрчлөлт гарсан. Ялангуяа тэр хүн throwback хэсэг байгаа шүү дээ. Өөрхөн дээр үеийн дуунуудыг дуулсан. Тэр хэсэг дээр нь одоо жоохон өөрчлөлт гарсан буюу арай жоохон өөр хуучин дуунуудыг дуулсан юм байна лээ. За айгүй хөөрхөн яриуштай зүйл нь гэх юм бол одоо Go Baby гэдэг дуу байдаг шүү дээ. Саяхан шинээр гаргасан Swag гэдэг альбомд нь орсон дуу байгаа. Тэгээд тэр чинь нөгөө нэг That's my baby, she's iconic гэлтэй. Би одоо яг аяг нь мартчихлаа. Ямар ч сан she's iconic, iPhone case, lip gloss on энэ гэдэг нэг тийм үгтэй яг яалтчгүй их нэртэй зориулж дуулж байгаа нэг тийм дуу байсан шүү дээ. Тэ нэг тийм миний хонгор тэгээд гоё айгу iconic юм ихтэй утасных нь кейсэн дээр нь одоо lip gloss уруулын бодог байждаг энэ гэдэг road lipstick, iPhone case энэ тэрийг яриад байдаг. Тэрхүү дуугаа Go Baby гэдэг дуугаа
дуулахдаа яг эхлүүлэхдээ хайрт минь хонгор минь Hailey минь би чамдаа зориулж дуулж байгаа шүү love you baby girl гэж хэлсэн байгаа заяа ингээл яг baby girl ингээл дахин хэлээл заяа baby girl I love you. This song is for you гэж яг хэлсэн байгаа. Хонгор охин минь те би чамдаа маш их хайртай шүү. Тэгээд энэ дуу бол чамд зориулагдсан шүү гэд тэгээд хэлээд дуугаа эхлүүлсэн юм л дээ. Энэ хүү дуугаа дуулахдаа ингээд дээшээгээ хараад ингээд газар дээр хөвтөж байгаа, тайзан дээр хөвтөж байгаа. Тэгээд тайзныхын дээрээс нөгөө нэг камер зургийг нь авч байгаа гэсэн бичлэгийг нь тэгээд дээшээгээ хараад ингээд дуулдаг байхгүй. Тэгээд айгу тийм ягаад ч юм тэгсэн болохоор надад л илүү тийм intimate санагдсан. Яг л яг те хайртай хүндээ зориулж дуулж байгаа юм шиг айгу тийм I don't know. Айгу тийм дотн мэдрэмжийг төрүүлсэн. Ягаад тэгэхээр айгу зүгээр л ингээд дээшээгээ хараад тайзан дээр тэ ингээд дуулж байгаа нь илүү тийм дотн мэдрэмжийг төрүүлсэн. Тэгэл яг л хайртай хүндээ зориулж дуулж байгаа юм шиг. Baby girl, I love you. This song is for you. За тэгээ Justin Bieber-ийн хувьд энэ удаагийнхаа сет дээр oh my god амар iconic guest artist-уудыг авчирсан байгаа. Бүр өнгөрсөн 7 хоногийнхоос ч илүү iconic хүмүүсийг авчирсан байгаа манайхаа заяа. За одоо жишээ нь гэх юм бол SZA авчирсан байгаа. За тэгээ угаасаа SZA ч юм бол те Justin-ы айгуу тийм ойр дотных нь найз шүү дээ те. Тэгээд энэ хоёр ч бас ингээд нилээд дуу энэ төр хамтарч ирсэн. Ер нь дандаа л ингээд хамтдаа perform энэ хийгээ явж идэг штэ. За тэгээ SZA гарч ирээд энэ хоёр маань Snooze гэдэг дуугаа дуулсан байгаа. За түүнээс гадна Sexy Red ирсэн байгаа. За Sexy Red Justin Bieber хоёр ч бас айгуу тийм найзууд ч гэдэг ингээл Sexy Red-ийн юу төрсөн өдөр дээр өнгөрсөн жил очиод ингээ паридчихсэн байна. Hailey-гүй явж ийн ста яана ста бла 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 гэх хүмүүс бас богоо юм яриадсан те. Гэтэ тэр чинь бол яг хав тэгэл айгүй сайн дотн найзуудын холбоотой. Тийм ч учраас Sexy Red Justin хоёр чинь сая сүүлд Swag гэдэг альбомд нь орсон Sweet Spot гэдэг дуун дээр нь хамтарсан байгаа шүү дээ. Тэгээ тэрхүү дуугаа энэ хоёр одоо яг энэ Coachella-гийн stage дээр хамтарч дуулсан байгаа. За тэгээд манайхан Big Sean гарч ирээд заяа. Big Sean гарч ирээд энэ хоёрын хамтарсан As Long As You Love Me гэдэг одоо Justin-ы одоо нилээн дээрвийнхэн те дууг айгу тэр гоё iconic дууг хамтарч дуулсан байгаа. Түүнээс гадна дахиад Big Sean-тай хамтраад No Pressure гэдэг дуугаа бас ингэж хүргэсэн байгаа юм аа. За тэгээд Hailey-гийн хувьд гэх юм бол нөгөө нэг SZA Justin-д perform хийж байгаа үеийнхэн зургийг ингээд авчихсан. Тэгэнгүүтээ өөрийнхөө Instagram-ийнхаа story дээр хийсэн мэн л яг тухайн өдөр яг зурага тавингуудаа The most ethereal person there ever was гэдэг ингээд SZA at хийчихсэн байсан. За тэгээд Justin Bieber яг энэ удаад болохоор яг өөрийнхөө throwback одоо үеэрээ болохоор ямар дуунаа дуулсан бэ гэхээр Baby-г дуулсан. За Baby бол өнгөрсөн 7 хоног дээр ч гэсэндээ дуулагдсан байгаа шүү дээ. Тэгээд өнгөрсөн 7 хоногийнхоо сетнээс ганц одоо авж үлдсэн дуу нь болохоор Baby байсан юм л яг нэг хуучин одоо энэ хүү дуунуудаасаа. Тэгээд яаж ч утсаа угаасаа Baby-г дуулахгүй байж боломгүй шүү дээ. Хүмүүс угаасаа фэнүүд баг тэрийг сонсох гэж очиж байгаа учраас тэгээ Baby-г үлдээсэн байли. Baby-г дуулсан One Less Lonely Girl гэх тэрхүү дуугаа дуулсан No Pressure. За тэгээд түрүүн хэлсэнчлэн As Long As You Love Me. За түүнээс гадна Justin Timberlake-ийн Cry Me a River гэх тэрхүү дууных нь одоо cover хүртэл ингэж coverage дуулсан юм байна лээ. За нэрээ манайхаа өнгөрсөн 7 хоногийн өнгөрсөн Coachella-гийн бичлэг дээр би андуураад With You гэдэг дууг те одоо хин блэ oh my god Usher-ийн дуу гэд хэлчихсэн байлээ. Ам алдаад хэлчихсэн байлээ. I'm sorry guys, okay? We know it's by Chris Brown. За тэгээд нэг айгүй олон мэдээллүүд ингээд цуглуулад ингээд яриад 2-3 цаг ингээд бичлэгийг ярихлаар андуураад ингээд үг хэлэх тохиолдлууд байдаг. Тэгээд айгүйх олон хүмүүс With You чинь Chris Brown яхштай хинийх биш штэ Usher биш штэ нэрээ айгүй хүмүүс бичсэн байлээ. I'm sorry guys, okay? Би дараад нь өөрөө ингээд үзчихэд өөрөө нэрээ буруу хэлчихсэн мэн гэж одоо олж мэдсэн. Okay, so I'm sorry, it's by Chris Brown. За гэхдээ Justin Timberlake in Cry Me a River гэх тэрхүү iconic дууг энэ удаад coverage дуулсан байгаа. За тэгэд манайхаа бас нэгэн өөр guest artist-ийг те тайзан дээр урьж авчирсан байгаа. Гэхдээ энэ artist нь болохоор хамтарч дуулж муулаагүй заяо. Энэ болохоор Billie Eilish байсан. Yes, манайхаа Billie Eilish тайзан дээр гарч ирээд юу хийсэн бэ гэхлээр шүү дээ. Нөгөө нэг өөрийнх нь тэр One Less Lonely Girl гэдэг айгу iconic дуу байдаг шүү дээ. Тэр дуун дээр ер нь яадаг вэ? Ер нь Justin тэр дуугаа гаргасан цагаас ахуулаад л те дандаа ингээ live performance хийж явах үедээ нэгэн эмэгтэйг авчирж агаад
Тэ суулгаж агаад тайзан дээр ингээ serenade хийгээл ард урдуур нь яваад л тэ ингээл тойрж морж явуулаад one last lonely girl гэж дуулж малаад л ингээл serenade хийдэг штэ тэ уянгалаад л байдаг. Тэгээд одоо жишээ нь Selena Gomez-ыг тэгжсэн үерхдэг байхдаа тэ за тэгэл хэнийг юулээ өөрийнхөө эхнэрийг Hailey Bieber гэсэндээ тэгжсэн өөрийнхөө хурмынхаа өдөр те гих мэдчлээ ер нь live performance-д дээр эсвэл зүгээр тайзнаасаа фэнийг гаргаж ирээд л ингээ суулгаж агаад л one last lonely girl гэдэг штэ те тийм утгаараа Billie Eilish-ийг энэ удаад Coachella-гийнхаа performance дээр гаргаж авчирж агаад тайзан дээрээ яг тэрхүү one less lonely girl-ийн суудаг охиныг болгосон байгаа юм. За тэгээд суулгаж агаад тэ Billie Eilish суулгаж агаад хажуу урдуур нь явал яг яаж serenade хийдэг вэ? Яг тэр журмаараа ингэж serenade хийсэн байгаа. Тэгээд энэ бол үнэхээр хөөрхөн мөч байсан. Яагаад вэ гэхээр Billie Eilish бол ингээд бүр жоохон байхасаа тэ бүр ингээд Justin Bieber-ийн улаан ногоон цэнхэр шар ямар өнгийн байдгийн тэ фэн. Тэрийг бол бид бүгд сайн мэдэн бүр амар фэн байсан. Тэгээд бүр үнэхээр believer тэ бүр ингээд өгдөг байсан шүү дээ Justin-ийн хувьд те. Тэгээд Billie Eilish өөрөө алдартай болсон цагаас ахуулаад л ярьж байсан баахан ярьцлагуудаар ярьдаг гэсэн те. Би ингээд бүр амар ингээд Justin хайртай, бүр ингээд Justin бол миний бүр ингээд те шүтэн би өстө бүр амар шүтдэг гэдэл. Тэгэл нэг өөрийнх нь жоохон байсан үеийнхэн бичлэгүүдийг ингээд харуулж маруулангууд те бүр өөрөө амар жоохон охин. Тэгээ өөрийнх нь өрөөг нь харангууд ингээд өөрөөнийх нь араар нь дүүрэн постэр нөө Justin-ийн постэр нөө яг л зүгээр Justin донцсон гэдэг нь бол харагдчихсэн бүр тийм амар галзан ногоон фэн гэдэг байсан. Тийм ч учраас өөрөө алдартай болсон цагаас хойш ингээл ярьсгууд дээр ингээл ярангууд одоо ярьслагынх нь хүмүүс нь жоохон тоглоом хийгээд л те Justin одоо ингээ ороод ирүүл яах вэ гэл тэнгууд Billie Eilish те та нар битгий надаар ингээ тоглолтоо би өстө ухаан алдаа шүүн тэр гэж мэгээл айгу тийм хөөрхөн одоо ярьслагууд байдаг. За тэгээд энэ хоёр чинь 2019 оны Coachella дээр анх танилцчихсан шүү дээ. Яг ингээд хоёлаа Ariana Grande-гийн юг үзчихсэн сайтыг үзчихсэн байхгүй. Тэгээ тэр зэрэтэлт тэ crowd-нд ингэж энэ хоёр анх уулзж исэн. Тэгэл яг Justin Bieber явж жол ингээл тэ ингээл өөрийгөө танилцуулаад тэгсэн чинь Billie Eilish бүр ингээл амар ингээл ичээлтэй бүр ингээл ичиж мичээл яг л нэг фэн хүн яадаг үлээ тэ эсвэл нэг хүнд нэг жоохон охин бохтууд ингээл crash энтертэйгээ уулзахаар яадаг үлээ яг нэг тим зан гаргаад л ингээл ичиж мичрэн хэрээл амар тийм хөөрхөн interaction-ы бичлэг байдаг. Тэгээд тэрхүү энэ хоёр анх уулзж исэн тэр бичлэг нь viral болж явж исэн шүү дээ тухайн үедээ. За тийм учраас угаасаа хүмүүс бол тийм Billie Eilish-ийг Justin-ийн айгүй улаан фэн гэдгийг бол мэднэ. За тэгээ энэ хоёр ч бүр ингээ хамтраад нөгөө нэг bad guy лөө нөгөө нэг хиний Billie Eilish айгүй алдартай болжсэн I'm a bad guy. Тийштэй bad guy гэдэг тэрхүү дундаа нь хүртэл хамтраад remix version болгоод Justin нэг verse оруулаад энэ хоёр ч хамтарсан нэг тийм remix version нэрийг гаргаж байсан. Тэгэд Justin ер нь Billie Eilish-ийн тухай ярьдаг штэ. Би ингээд Billie Eilish-ыг одоо хамгаалахыг хүсдэг. Тэгээ ягаад гэх юм бол ингээд би өөрийн замыг туулж исэн учраас ингээд жоохондоо ингээд индастринд орж ирж исэн. Тэгэхээр би одоо Billie Eilish-ийг ингээд хамгаалахыг хүсдэгэ, protect хийхийг хүсдэг гэж ингээд бас ярьж исэн. Тэгээ тэр журмаараа ингээд ер нь амар тийм дотн харилцаатай байдаг шүү дээ. Тэгээ ер нь Billie Eilish-ийн гэр бүлийнхэн ч тэр Justin Hailey-гийн гэр бүлийнхэн ч тэр одоо ингээд бүр амар сайн гэр бүлийн найзууд болчихсон. Ер нь айгу дотн байдаг юм байна лээ. Тийм байж ижил аль үшэнэ ингээд найзууд болчихсон, гэр бүлийн найзууд болчихсон байж ижил Billie Eilish бас л ингээд амар хөөрхөн fan girl хийгээл тайзан дээр гарч ирэнгүүтээ ичээл бүр ингээд бөө юм болоод л ингээд угаасаа л тэр emotion-ыг бүр мэдрэхээр байгаа байхгүй ингээд Billie Eilish бүр ингээд уйлах гадагаа мó эсвэл бүр ингээд өөрийнхөө нэг emotion-ыг барьж чадахгүй ёстой. I can't believe I'm doing this гэсэн маягтай тэвэстэ энэ надад амьдрал тохиолж байгаа гэдэгт итгэхгүй нэг гэсэн маягтай бүр ингээл амар тийм fan girl хийгээ байж байгаа нь харагддаг тайзан дээр. Тэгээд бас нэг бичлэг одоо нэг хүний Instagram дээр нь тавигдсан баггүй. За тэгээд тэр нь ингээ viral болчихсон. Тэр нь болохоор юу юм бэ нэлээ Billie Eilish-ийн ахих нь эхнэр гэлөө сүд бүсгүн гэлөө ингээд бас хамтдаа Hailey энтертэй Billie энтертэй хамт Justin сэтэг үзээ сууж ирсэн байл да ингээд зэрэтэлттэй. За тэгээд яг нөгөө нэг тэр эмэгтэл тэгээ ахих нь одоо тэр сүд бүсгүн ингэж тэр одоо өөрийнхөө Instagram дээр тэр бичлэгийг тавьсан юм байна лээ. Ямар бичлэг байсан бэ гэхээр яг хэрхэн Billie Eilish тайзнаар гарч байгаа бичлэг байгаа байхгүй. За тэгээд яг Billie Hailey хоёр ингээ хамтдаа ингээл цогцол байжсэн чинь ингээл Justin Billie Eilish гаргаж ирэх гээд тэгсэн чинь ингээл Hailey ингээл яг encourage хийж байгаа байхгүй Billie. Hailey ингээл чи гараа гэл ингээл бүр чирээд тэгээ бараг ингээл чирч одоо encourage хийгээл түлхээд л тэ чи гараа гэл тэгээд байгаа юм шиг харагдаж байгаа байхгүй. Айгу тийм ингээд motivation өгөөд encouragement хийгээд тэ тэгээд ингээд Justin Good
жоохон тайзнаас гүйж бууж ирээд тэгээд ингээд Billie Eilish дэше гараад гүүгээд аваад чирээд аваа гарч байгаа нь харагддаг. Тэгээд тэр бол айгүй хөөрхөн interaction байсан. Хэрхэн Hailey ингээд тэг Billie-г түлхэж байгаа нь бол айгүй хөөрхөн байсан гар гэд ингээд encourage хийгээд те. За тэгээд энэ одоо story-н Instagram дээр тавьчихсан дараагаар ингээд энэ тэнийгээр viral болоод явсан байгаа. Тэгээд хүмүүс бол Hailey-г айгүй магтаж байгаа. Ямар хөөрхөн юм бэ Hailey те ингээд Billie Justin-ы улаан ногоон фэн гэдэг мэдж байгаа болохоор айгүй хөөрхөн ингээд түлхэж мүлхэж те ингээд манай нөхөртөө очиад ингээд гоё юу яа те энэ one less lonely girl-ийн нөгөө охин нь болоод байгаа гэл ингээл яаж байгаа айгүй хөөрхөн байна гэж хүмүүс Hailey-г айгүйх магтаж ярьж байгаа. За тэгээд Billie айгүй хөөрхөн заяа энэхүү interaction-ийнхаа дараагаар энэ Coachella-гийн дараагаар өөрийнхөө Instagram дээр нэгэн story хийчихсэн байсан. Ингээд дээшээ хараад хөвтцсэн. Тэгээд одоо нүрийн хазургийг л авцсан байхгүй. Тэгэд нүдийг нь харахад бол угаасаа амар уйлцсан байсан юм шиг харагдчихсан. Ингээд нүд нь улаачсан. Тэгээ жоохон ингээд нулимстай. Тэгэнгүүтээ ингээд бичсэн байхгүй. Can't stop crying гэж бичсэн байсан. Одоо хүртэл ингээд тэ уйлхаа зогсоож чадахгүй байна гэсэн. Тэгээ бүр ингээд үнэхээр л өөрөө тэрийг хийсэн гэдэгт тэ итгэхгүй байгаа юм шиг нэг тийм Instagram story-г оруулсан байна лээ. За өөр Justin-ы хувьд яруу штэ юу вэ гэхээр одоо энэ хүү performance-ийн туршид бүр crowd work хийсэн манайха. Окей. Юу вэ гэхээр тэр нь бол те ингээ яг crowd-ын дундаа буюу зэрэгтэл донд гарч ирээд ингээл урдуур одоо үзэгчдийнхээ урдуур мурдаг явал үзэгчтэй ингээл гар мар хүрэл ингээл дууч явдаг штэ те тэр чинь crowd work гэдэг. За тийм crowd work хийсэн байна лээ бүр энэ удаагийн Coachella performance дээр өнгөрсөн 7 хоногт бол тэгээгүй штэ. Бүр ингээ Daisies гэдээ яг дуугаа дуулж байхдаа доошоо гарч ирээд бууж ирээд заяа. Тэгээд яг одоо зэрэтлийн урдуур ингээд яваад тэгээ бүр айгүй энэтэй ингээл угаасаа л тэрүүгээр нь таахан хүмүүс ингээл яг тэ хашлагны ард ингээл амар бөөгнөр чигцэлцсэн зогсож байгаа штэ. Тэгээд нэгэн хідэн охтуудын өмнө очиод ингээд яг дуулаад тэгсэн чинь нөгөөдөл нь бүр ингээл амар олон охтууд зэ бүр ингээл юу аччихсан фэнүүд нь те ингээл тэрчгсэн ингээл би минд нь хүрчгсэн хин Hailey-гийн солирч хин Justin бүр ингээл тэр фэнүүдийн хантанд бүр ингээд яг хавчуулагдсан заяа бүр ингээд баахан хүмүүс ингээл энэ тэнүүгээр нь тэрж мэрсэн заяа нэг эмэгтэй нь бүр даварцсан заяа бүр ингээд нэг фэн бүр тол юмд нь хатар мацранд нь ингээд хурж мөрцөн авж илээ заяа бүр ингээд царай мэрэнд нь хүрцэн тэрэн дээр бас ингээд зарим хүмүүс коммент биччихлээ л те oh my god touching his face is diabolical энэ төргээ бичсэн байсан. Тэр бол бас нэрэл те арай л хүний царайнд хүрнэ гэдэг чинь бол арай л бас те. За гэтээ яг Justin их өөрөө mind хийгээгүй юм шиг бол ямар ч гэсэн Justin бол айгүй жаргалтай харагдчихсан фэнүүдийнхаа дунд те. Тэгэд энэ бол үнэхээр яалтчгүй өөрчлөлт байгаа байхгүй. Justin чинь сүүлийн хэдэн жилүүд бол дандаа ингээл уурлаа те. Paparazzi энэ төрлөө уурлаад л те. Тэгэл зүгээр ингээд paparazzi гэлтгүй фэнүүдтэй хүртэл ингээл өө би зураг авахмааргүй би тэмээргүй ингээл айгууд ингээл ууртаа яваад идэг харагддаг. Тэгтэл энэ удаад бол те фэнүүд би минд хүрээд ерөөсөө уурлахгүй ингээл харин ч амар жаргалтай нүрээр нь дөрний инээмсэглэл харагдчихсэн. Тэгэхээр үнэхээр Justin heal хийсэн л санагдаад байгаа. Ингээд эмчлэгдсэн санагдаж байгаа. Тэг ямар ч гэсэн хүмүүс тэрийг харчаад oh my god ямар амар азтай хүмүүс үү энэ 4-5 охтууд ингээд Justin-ы биэнд хурж ингэж тэрч мэрч чадсан хүмүүс ямар азтай юм бэ. Тэгээд Coachella-гийн эхний 7 хоногт очсон хүмүүс бол өстой харамсаж байгаа ах та тэг энийг хараад өстой бүр уур нүрж байгаа ах та. Ягаад тэгэхээр Justin эхний 7 хоног дээр ийм хийгээгүй тэгсэн чинь 2 дахь 7 хоног дээр ийм iconic зүйлүүдийг хийгээд тэг ингээд crowd work хийгээд фэнүүтэйг гармаар бариад тэгснээ бүр Billie Eilish энэ гаргаж ирж мэрээд тэг SZA энэ гаргаж ирээд тэгээд ингээ хүмүүс эхний 7 хоногт очсон хүмүүс л өстой уур нь хурж байгаа ах та. Одооноос баг эхлээд энэ жилийн Coachella-гаас эхлээд баг хүмүүс юу яадаг болох байхаа 2 дахь 7 хоногт нь илүү их явдаг болох байхаа энэ гэсэн юмыг зөндөө олон хүмүүс ер нь ярьж ийн лээ. За Justin тэгээд яг тоглолтынхон дундуур нэгэн аюу тийм гоё heartfelt speech-ийг өгдөг байгаа. Аюу тийм чин сэтгэлээс зүрхнээсээ хэлсэн нэг тийм яриаг өгдөг байхгүй юу? Юу гэж хэлдэг вэ гэхээр ер нь бол одоо сүүлийн хэдэн жилүүд бол үнэхээр ингээд яг wild roller coaster шиг байлаа гэж байгаа байхгүй юу? Яг л галзуу хулган шиг байлаа. Дээшээгээ ч болсон зүйлүүд их боллоо, доошоогоо ч болсон зүйлүүд их боллоо. Тэгээ та нар бол бүгдээрээ миний амьдралын дээшээ одоо унсан, дээшээ өссөн гэд бүх зүйлүүдийг амжилт уналтуудыг бүгдээр ингээд харж исэн. Би ингээд жоохон байхасаа л ахуулаад одоо миний амьдрал бол бүр ингээд on full display буюу хүмүүсийн ингээд өмнө ил байдаг байсан. Тийм болохоор та нар бол бүгдийг ингээд witness хийсэн. За тэгээ миний амьдрал бол яалтчгүй ингээд айгу challenging байсан гэж аахгүй айгу их тийм асуудалтай одоо жилүү зөндөө байсан. Гэхдээ энэ бас ингээд те rewarding байлаа гэж байгаа хгүй тийм гоё
хэдийгээр хэцүү байсан ч гэсэнтэй ингээ эцэст нь юу авж байгаа ингээд одоо шагнал хүртэж байгаа ч юм уу те rewarding байла. Тэгээд та нарынхаа хажууд ингээд өсч том болоод тэгээ бөөнөрө хамтдаа grow хийгээд тэгээ бөөнөрө хамтдаа ингээд өсч томроод за түүнээс гадна бөөнөрө хамтдаа илүү хэмэг сурж аваад бөөнөрөө ингээд хамтдаа өдөр бүрээр ингээд одоо илүү дээр хүн болж байгаа гэсэн утгатай зүйлийг хэлсэн байхгүй, илүү сайн хүн болцоож байгаа гэсэн утгатай зүйлийг хэлсэн. За тэгээд ингээд яг throwback дуунуудаа дуулж эхэлдэг байгаа. За тэгээд тоглолтойгоо хамгийн эцэст нь манайхаа Justin фэнүүдэд зориулаад see you soon guys гэж хэлдэг. Утгагүй уулзцаая гэд. За тэнгүүд хүмүүс бүр ингээд солиорч өгсөн заяа. Oh my god, what does that mean? What does that mean? Гэлтэй юу гэсэн үг юм бэ? Юу хэлэх гээд байгаа юм бэ? Наад үгээрээ гэд тэ. Тэг хүмүүс юу гэж бодож байгаа вэ гэхээр Justin энэ үгээрээ world tour хийнэ гэдгийг бараг зарлж байгаа байх гэж бодож байгаа. Тэгээд тэ удахгүй тоглолтоо хийх гэж байгаа, аялын тоглолт хийх гэж байгаа. Тэгээд тэрийг ингээд зарлаад хэдүүлээ тун утахгүй уулзаа гэд. За тэгээ энэ нь үнэн байх магадaltaй. Яагаад вэ гэхээр үүнийхээ дараах нь Justin өөрийнхөө Ticketmaster-ийнхаа profile picture-ыг өөрчилсөн байна лээ. Ticketmaster гэдэг чинь яг нөгөө нэг иймэрхүү том ивентнүүдийн тоглолтуудын тэмцээнүүдийн ч гэдэг юм уу те ингээд юуг нь авдаг, билетийг нь авдаг албан ёсны том сайт гэдэг шүү дээ те. За тэгээ тэр сайтныхаа өөрийнхөө профайлныхаа зургийг нь өөрчлөөд хамгийн сүүлд одоо нөгөө swag гэдэг альбомдоо зориулж ахуулсан их нэртэйгээ болон хүүхдтэйгээ ахуулсан тэрхүү зургаар ингээд сольсон байна лээ. Тэгэхээр бараг л нөгөө swag гэдэг альбомаараа аялын тоглолт хийх гэж байгаа байх магадaltaй. За тэгээд хэрв тийм бол удахгүй зарлагдах байх гэж бодож байна. Үүнээс гадна бас нэг өөр одоо цурхал яваад байгаа. Тэр нь болохоор дараа жилийн 2027 оны Super Bowl-ийн юу л 2027 тийш дээ 2027 оны Super Bowl-ийн halftime show-ны performer сонгогдож магадгүй гэд. За энэ дээр бол яг баталгаатай юм байхгүй хин хаанаас ийм мэдээлэл гаргаж ирсэн бол мэддэггүй ямар ч гэсэн хүмүүс гадуур тийм одоо цурхлыг яриад байгаа. Гэтэ ер нь бол тэр юу нь бол арай илүү үнэмшилтэй байх гэж бодож байна. Аялын тоглолт хийж байгааг нь бол арай илүү үнэмшилтэй байх гэж бодож байна. За тэг ямар ч гэсэн хэдүүлээ харж аялын тоглолт хийх нөө эсвэл Super Bowl halftime show-н дээр perform хийх нөө. За байж байгаараа манайхаа хэрв насанд хүрээгүй хүүхдүүд үзэж байгаа бол төр гарч байгаарай. Ягаад гэхээр ах эгч нартай нэг юм ярих гэж байна, окей? За тэгэхээр одоо манай томчууд үлдчихсэн байгаа дээр та бүхэндээ маш гоё мэдээлэл хүргэх гэж байна. За 21-р зуунд 2026 онд ийм орчин үе болцоод байхад уйдгартай бэлгийн амьдралтай байгаад байж болохгүй манайхаа. Одоо сексийн талаар ярихлаар, intimate асуудлуудын талаар ярихлаар айж ичиж нуугддаг цаг цаан чинь хоцорсон. Харин ч илүү ихийг олж мэдэж авч бэлгийн боловсролоо нэмэх хэрэгтэй. Өнөөдөр та бүхэндээ Oblis брендийг танилцуулж байна. Oblis брэнд нь хосууд эрэгтэй эмэгтэй хүмүүст зориулсан өөрийгөө улам олж таньж мэдэх, бэлгийн амьдралаасаа бүрэн таашаал авах, хосын харилцаандаа шин сонирхолтой мэдрэмж нэмэгдүүлэх зорилготой нийт 16 төрлийн насанд хүрэгчдийн тоглоомуудыг худалдаалдаг байгаа. За тэгээ хаанаас худалдаа авалт хийх вэ гэхээр eMonster-ийн насанд хүрэгчид тоглоомцснээс бүтээгдэхүүнээ сонгоод бүтээгдэхүүнийхээ бүрэн мэдээллийг аваад онлайнаар захиалга хийгээд 24 цагийн дотор хүргүүлээд авах боломжтой. За тэг хэрв та нар маань одоо хүртэл иймэрхүү зүйлүүдээс айж ичдэг бол, санаа зовдөг бол энэхүү бүтээгдэхүүн маань маш тийм нууцлаг савлгаа бодолтой очдог байгаа. eMons гэсэн саарл битүү удаатай хүргэгддэг учраас та хинээс ч санаа зовоод авах хэрэггүй, тэр битгий хэл хүргэлтийнхаа хүнээс ч санаа зовох хэрэггүй. За тэг миний үзэгчдэд зориулаад хямдрал явагдаж байгаа. Та бүхэн маань Secret 20 гэсэн энэхүү хямдралын кодыг ашиглаад 20% хөнгөлтийг эдлээрэй. За тэгээд насанд хүрсэн 2026 онд орчин үед амьдарч байгаа хүмүүс байна да. Айж ичээд санаа зовоод байлтгүй бэлгийнхаа таашаал дээр анхаарч бэлгийнхаа амьдралыг улам сонирхолтой болгоцгоо. За манайхаа ингээд хэдүүлээ дараагийнхаа перформанс руу орцгоо. Энэ болохоор Sabrina Carpenter байгаа. За Sabrina Carpenter-ийн энэ удаагийнхаа перформанс нь ч гэсэндээ маш гайхалтай болж өнгөрсөн юм байна лээ. Тэгээд бас айгүй их шин wardrobe-тэй харагдчихсан. Өнгөрсөн 7 хоногт өмссөн хувцснуудаа бараг өмсөөгүй арай өөр одоо тийм хувцснуудыг өмссөн харагдчихсан. За түүнээс гадна бас жоохон өөрчлөлтүүд гарсан байна лээ. Одоо жишээ нь гэх юм бол би хэлжсэн шүү дээ. Will Ferrell, жүжигчин Will Ferrell-ыг нэг хэсэг дээр скет хийгээд нэг тайзны засалч юм шиг болоод л ингээл нэг юм тий зохиомж хийгээ явсан гэд Will Ferrell-ийн оронд хэн гарч ирсэн бэ гэхээр манайхаа Terry Crew гарч ирсэн байгаа жүжигчин. Нөө нэг walking myself downtown, walking da 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 da, and I need you da 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 da. Гэх нөгөө нэг White Chicks гэд кинонд гардаг. Нөгөө нэг
жирч маш гэтээ зөндөө олон iconic кинонд тоглож байсан л та. Гэтээ White Chicks-ийн яг тэр дүр нь бол амар алдартай болсон шүү дээ. Ягаад тэгэхээр нэг өөрөө хар ярьстай мөртлөө ингээл цагаан ярьстай эмэгтэйчүүд амар дуртай. What's up white meat only. What's up white chocolate гэл ингээл цагаан эмэгтэйдэл ингээл ягаад гэдэг те. Тим инээдтэй хүний дүрд тоглодог. Яг тэгээд тэр Miley Cyrus-ийн та and I need you. Тэр чинь Miley Cyrus-ийн дойлоо. Am I wrong? Ямар ч тэр дууг дуулж болж байгаа хэсэг нь тэг киноны хэсэг нь амар алдартай болж байсан. And I need you. And I miss you. За, Terry Crew гарч ирээд яг тэр юг хэсгийг хийдэг байгаа. Will Ferrell-ийн өнгөрсөн 7 хоногт хийдэг хэсгийг хийсэн гэсэн үг. За, тэгэхээр энэ бол бас нэг өөр байла. Түүнээс гадна манайхан өөр хин гарч ирсэн гэж Selena Gomez. Selena Gomez биш юм наа. Нэг та нар миний хийжсэн бичлэгийг үзсэн бол Selena Gomez нас бараад оронд нь Selena Gomez-ыг алаад ингээд оронд нь нэг хүний те Gina Davis гэж жүжигчин клоун хийгдчихсэн энэ төр гээд нэг бичлэг хийснэ дээ. Team rumor явж байгаа гэд. Тэрийг үзсэн бол та нар мэдж байгаа Gina Davis гэдэг байгаа тэр эмэгтэй жүжигчин байж. Угаасаа алдартай жүжигчин л дээ. Гэтэ жоохон настай жүжигчин. Тэгээ яага Selena Gomez одоогийн Selena Gomez бол биш дээ. Gina Davis гэдэг хүний ухаан санааг нь Selena Gomez-ийн биед нь хийчихсэн энэ яриад байгаа шүү дээ. Тэгсэн чинь манайхан Gina Davis гарч ирээд Sabrina Carpenter-ийн хөө performance-нд нь оролцсон байгаа. Өнгөрсөн 7 хоногийн Coachella дээр болохоор нөө Susan Sarandon гэдэг эмэгтэй жүжигчин нэг Sabrina-гийн хөгшин үед нь тоглоод тэ нэг 7 минутын монолог хийсэн гэдэг хэлжсэн шүү дээ. Машин дотор сууж агаад тэрийг Gina Davis энэ 7 хоногт хийсэн байхгүй юу. За тэгэнгүүт хүмүүс одоо юу гэж ярьж байна вэ гэхээр тэ энэ солиотой rumor те солиотой conspiracy theory цуурхал бүр ингээд сая хэдэн сарын турш үргэлжлээд те Gina Davis одоо бүр харагдгаа болсон. Ягаад вэ гэхээр Gina Davis-ийн ухамсар Selena Gomez-ийн биеинд байгаа энэ гэдэг хүмүүс яриад ийм солиотой conspiracy гаргаж ирсэн болохоор тэр rumor-ыг те тэр цуурхлыг ингээд үгүй хийгээд юу яриа солирцгоогоод байгаа юм бэ гэд те тэгж няцаахын тулд ингээд Gina Davis олон түмний нүдэн дээр те ийм олон хүмүүс үзэж байгаа ийм шоун дээр гарч ирээд би амьд хэвэр байгаа шүү би ерөөсөө Selena Gomez-ийн бие минд нь байхгүй шүү гэдгийг албаар харуулах гэж ингээд Gina Davis гарч ирлээ гэж хүмүүс яриад байгаа. За гэхдээ арайч тийм солиотой юм гэж байхгүй л байлгүй дээ те бүр тэрийг худлагаас нь няцаахан тулд ингээд гарч ирээд л те гэхдээ угаасаа л алдартай жүжигчин болохоор Sabrina Carpenter ингээд юу яасан байх гэж бодож байна. Уурж оролцуулсан байх гэж бодож байна. Гэтэ мэдгүй хүмүүс ямар ч тийм инээдтэй хошин зүйлийг бас гадуур яриад байгаа. За манайхаа үүнээс гадна Sabrina Carpenter энэ 7 хоногт нэгэн musical guest artist-ыг авчирсан байгаа. Өнгөрсөн 7 хоногт болохоор яг тийм өөртөө хамтарч дуулсан тийм guest artist, тийм musical guest artist авчираагүй штэ. Энэ 7 хоногт болохоор авчирсан. За тэгээ тэрэн дээр болохоор айгүй амар hypeтай байсан. Яг Coachella-гийн тэр 5 дахь өдөр болохоос өмнө хэдэн хоногийн өмнөөс ахуулаад л те энэ удаагийн сетэн дээр Sabrina Carpenter яг нэг guest artist авчрах гэж байгаа юм байна. Oh my god амар том artist band гэсэн энэ төр гэдэл баахан гадуур яриа явуулсан. Тэгээ хүмүүс айгүй speculate хийгээд Taylor Swift-ыг байх гэж бодож байсан байхгүй. Ягаад тэгэхээр Taylor Sabrina хоёр ч бас айгүй дотн найзууд шүү дээ. Дандаа ингээ hangout хийгээ явж байгаа харагддаг. Тэгэл хин Taylor чин Sabrina өөрийнхөө нөө Eras Tour энэ дээр ингээ авчирал ингээ хамт perform энэ хийжсэн удаа зөндөө байгаа шүү дээ. Тийм болохоор одоо Sabrina Taylor-ыг авчирна гэж бодож байсан. Одоо өөрийнхөө сетэн дээрээ. За тэгсэн чи үгүй байсан манайхаа ямар guest artist авчирсан бэ гэхээр үнэхээр shocking байсан. Үнэхээр surprise байж болж чадсан. Энэ болохоор iconic Madonna байсан. Манайхаа алдарт дуучин Madonna-г одоо guest artist-аараа авчирсан байгаа. Тэгээд хүмүүс бол ингээд тэ үнэхээр шокнд орж байгаа бол харагдчихсан. За тэгээд Madonna гарч ирээд энэ хоёр ямар дуунуудыг хамт perform хийсэн бэ гэхээр Vogue, алдарт Vogue те. Түүнгүүтээ Like a Prayer. За түүнээс гадна бас юуны Madonna-гийн шинэ гарах гэж байгаа альбом болох Confessions 2 гэд энэ хүү шинэ гарах гэж байгаа альбомд нь орох одоо энэ хоёрын хамтарж байгаа тийм duet дууг дуулсан юм байна лээ. Тэгээ ийм хідэн дуунууд ингэж хамтарч дуулсан байгаа. За тэгээд энэ хоёр юу хамтдаа адилхан нэг тийм корсетнууд өмссөн байгаа байхгүй нэг тийм угаасаа л ерөн Sabrina нэг корсет өмсөж дуулдаг л да. Тэгээд хин ч гэсэндээ Madonna ч гэсэндээ тийм корсет өмссөн байгаа. Тэр тал дээр бас ингээ Madonna яриа өгдөг. Үнэхээр одоо тийм iconic яриа өгдөг байхгүй юу вэ гэхээр энэ өмсөн хувцсан тэр корсет тэр одоо юу гэдгийг гутал модал тэр бүх
outfit нь тэр чигээрээ юу юм бэ нэлээ. Өөрийнх нь бүр 20 жилийн өмнө Coachella дээр өмсөжсэн хувцас гэсэн. Coachella дээр өөрөө одоо 20 жилийн өмнө perform хийжсэн байхгүй юу. Тэгээд өөрийнхөө нэг Confessions on a Dance Floor Part 1 гэд тэрхүү альбомаа гаргаж авах үедээ яг ингээд Coachella дээр perform хийжсэн юм лээ. Тэр үедээ өмссөн хувцаа 20 жилийн дараагаар ингээд Coachella дээр дахиж perform хийхдээ өмссөн. Айгу одоо Madonna ч хэдэн настай хүн билээ те. Тэгжээж 20 жилийн өмнө өмсөжсэн хувцас ингээ өөрт ингээ таарад ингээ айгу гоё харагдаж байгаа. Үнэхээр гайхалтай байсан. За тэгээд тэрийгээ ингээд яг perform хийж авах үедээ нэг ярьдаг байхгүй яриа өгөөд те. Энэ бол үнэхээр айгу тийм надад бол ингээл нэр төрийн хэрэг те. Би энэхүү хувцаа ингээ 20 жилийн өмнө өмсөжсэн одоо ингээд 20 жилийн дараагаар Coachella дээр гарч ирээд өмсөжсэн хувцаа өмсөж байгаа надад бол үнэхээр нэр төрийн хэрэг байна гэдэг тиймэрхүү зүйлийг ярьж исэн. За тэгсэн чинь яасан гэж манайхаа айгу харамсалтай зүйл болсон. Энэ хоёрын одоо энэхүү тоглолт нь одоо performance амар iconic байгаад энэ тэнүүгээр headline болж бичигдээд тэ Madonna Sabrina хоёр хамтарч одоо Coachella дээр headline хийлээ энэ гэдэг бөө юм яриад л тэ. Тэгсэн чинь маргааш өдөр нь биш одоо нэгдүгээр өдөр заа энэ Sabrina чинь 5 дахь өдөр perform хийсэн шүү дээ. Нэгдүгээр өдөр Madonna өөрийнхөө Instagram дээр story хийсэн байгаа. Тэгсэн чи яасан гэсэн чинь нөгөөний тэр iconic 20 жилийн өмнө өмсөжсэн хувцас нь outfit нь Coachella-гийн дараа алга болчихсон гэсэн. Went missing. Хагад болохгүй гэсэн. Яг тэр тайзны ард бахтан л алга болсон юм шиг байна. Тэгээд өөрөө хосрон дээр оруулаа те. Энэ бол үнэхээр these are not just clothes те. Энэ бол зүгээр нэг хувцас биш шүү те. Энэ бол бүр үнэхээр амар тийм sentimental зүйл байгаа юм аа. Үнэхээр ингээд дурсамж агуулсан юм зүйл байгаа. Айгүй надад чухал зүйл байгаа. Тийм учраас хэрэг олсон хүн гуйжин те олсон бол ингээд авчраад өгчих би ингээд шагнал өгье, мөнгө өгье энэ төр гэд тэгж байгаа харагдчихсан. Тэгээ бахан манай менежертэй холбогдороо хэрэг олсон бол энэ төр гэд менежер энэ төрхөө уцыг тавьчихсан тийм story оруулсан байна лээ. Тэгээд олоосол гэж найдаж ийн ямар хүн авцсан байлаа те. Тэр Coachella-гийн ард ажиллаж ирсэн л хүн авсан байх. Тэрнээс ч одоо хин те зүгээр жирийн хүмүүс Coachella-гийн тайзны ард орно гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр одоо Coachella-гийн юм дээр ажилласан хүмүүс л авцсан байх гэж бодож байна. Тэгээд харамсалтай. Амар гайхуулаад л 20 жилийн өмнө өмсөжсэн хувцас маань ингээл гэсэн чи дараад нь алга болсон байгаа байхгүй айгүй амар. Бараг тэгж хэлээд хэрэггүй байсан юм шүү те. Тэгж хэлсэн болохоор ингээ хулгайлчих байгаа байхгүй те. За нэг бас өөр хүмүүсийн ярьж байгаа зүйл ингээд гэх юм бол тэр нөө корсет өмссөн байсан чи харсан чи Madonna BBL хэлчихсэн байгаа байхгүй бас. Нөө бүкс томруулах мэс ажиллабар хийчихсэн. Тэгээд жоохон сонирхол харагдчихсан. Тэгээд яагаад ч юм жоохон иймэрхүү настай хүнийг тийм BBL-тэй байхаг би хараагүй болохоор айгуу тийм жоохон сонио харагдчихсан. Тэг хүмүүс what the fuck тэ яагаад ингэж байгаа юм болоо тэ why would she do that тэ одоо ийм ингэж гарчаад тэ ийм сайхнараа ингээ зүгээр хөвшөхгүй ийм хачин BBL-ийн тэр хийлгээд байхдаа яахав тэ Madonna минь энэ төр гэд тийм юм ярьж байгаа бол харагцсан. Окей, зэ манайха дараагийн ярих зүйл гэх юм бол одоо энэ Coachella-гийн хувьд гэх юм бол ер нь зөндөө олон энэ хөө Coachella дээр perform хийсэн artistууд маань сонирхолтой guest artistуудыг авчирсан байгаа. Тэгээ тэрнээс нь хальт дурдах юм бол манайха одоо чинь Addison Rae өөрийнхөө set дээрээ Olivia Rodrigo урьж авчирсан байна лээ. Тэгээ тэр бол айгүй бас ингээд те хүмүүст таалагдсан. Энэ хоёр нийлж агаад 2 3 дууны дуулсан. Тэгээд Olivia Rodrigo-гийн шинээр гарсан дуугаа бас ингээд хүргэсэн юм байна лээ. За түүнээс гадна Pink Panthers Madonna-ыг авчирсан манайха. Catsa Madonna. За яг Madonna яг дуулж болаагүй л дээ. Гэхдээ өөрийнхөө тайзан дээр сетэн дээр ингээ бага хүмүүсийг гаргаж авчирсан чинь Madonna ингээ гараад ирчихсэн. Гарч ирээл ингээл бүжгэлж мүжиглээл байж байгаа нь харагдчихсэн. Тэгсэн чинь зэрэгтлэн суужсэн гэж Daniela заяа ихний Catsa Daniela ингээд үдчихсэн. Тэгэхээр одоо Madonna stage дээр харсан гэсэн үг. Тэгэл хүмүүс нэг team edit-нүүд яваад байлээ. Яг ихнийг Danik тэр нэг Pink Panthers-ийн set-ийг үзээд байж байгаа үеийнх нь ингээд зургийг ингээд авчихсан. Бичлэгийг нь хийчихсэн. Тэгээд Dani харалтаа бүр ингээд яг уйлах гад штэ Madonna-ыг хараад ингээд тэ ингээд уйлах гад энэ төр гэдэг нэг team яриадсан. Гэтэ би бол тэрийг зүгээр л ингээд байж байгаа л харагцсан хүмүүс зүгээр ингээд уйлах гад энэ төр гэж яриадсан байна лээ. За тэгээд Pink Panthers бас өөр нэгэн хүнийг авчирсан. Хэн байсан бэ гэхээр Zara Larsson. Манайхан Zara Larsson-ыг авчирсан байгаа. За тэгээд ер нь ингээд энэ удаагийн энэ 7 хоногийн юун дээр Coachella дээр болохоор маш олон сонирхолтой surprise artistууд ирсэн байна лээ. За манайхаа ингээ дараагийн ярих одоо зүйл юу вэ гэхээр Coachella-гийн тухайд
Animaгийн set байгаа. DJ Animaгийн set өнгөрсөн 7 хоногийнх нь болохоор cancelагдчихсан гэж би хэлсэнтэй салхинаас болоод шуурганаас болоод cancelагдчихсан. За энэ 7 хоногт болохоор тавтаа өдөр perform хийсэн байгаа яг main stage дээр хийх тоглолтоо хийсэн. За тэгээд guest artist-аар Lisa ирсэн. Манайхан Lisa Anima 2-ын сая бүр ингээ Coachella болохоос өмнөхөн шинээр гаргасан дуу болох Bad Angel гэдэг нэртэй дуугаа хамтарч одоо үзүүлсэн perform хийсэн байгаа. За тэгээ Lisa-гийн хувцас бол үнэхээр гоё харагдчихсан манайхан. Бүр oh my god амар тийм angelic. Нэг тийм үлгэрийн юм шиг. Надад үзээд юу харагдсан бэх нэг тийм томогт баатар мадрын тийм нэг anime энэ төр байдаг штэ нэг тийм те одоо үлгэрийн юм шиг нэг тийм anime-ний хувцас ч юм уу тэггүй нэг тийм ич чидийн л харагдчихсан. Үнэхээр гоё байсан. Тэгээ нэг тийм юу аахгүй body suit өмссөн байгаа. Тэгээ тэр нэг тийм metallic материалтай заяа. Тэгээ нэг тийм айгүй юм хийсэн л юм хувцас байгаа аахгүй нэг тийм нөмрөг шиг юм хум. Тэгэл ингээл тэр нөмрөг нь ингээд амар тийм одоо translucent материалтай тийм болохоор ингээд нэвтэрч харагддаг. Тэгэл нэг тийм хийсэн, ингэсэн нэг аюу өмдгөө. Би тэрийг анх ингээд харчаад oh my god гэдэг бүр амар нүдээ салгаж чадхааргүй үзчихсэн. Тэгэд ядж байгаа тийм ингэсэн материалтай болохоор тэгэд салхи малх хийсээд тэгээд Lisa ч бүжиглэхтэй ингэж ингээл тэрийг амируулаад бүр ингээд яг л нэг тийм ид шидэн л юм үзээд байгаа юм шиг надад тийм мэдрэмж төрсөн. Айгуу гоё харагдчихсан Lisa. За тэгээд өөр ямар гоё iconic юм байсан бэ гэхээр энэ ер нь DJ Animaгийн set тэр чихтэй амар visual effects нууд бол үнэхээр гахалтай байсан юм байна лээ. Айгуу их тийм visual effects юмнуудыг хийсэн. Тайзных нь арт тэр том дэлгэцэн дээр нь ингээл 3D юм шиг те тийм ингээл дүрс мөрс ингээл те тэр visual effects-ууд нь бол үнэхээр гахалтай байсан гэж хэлжсэн. Түүнээс гадна манайха яг Lisa-г ингээд perform хийж явах үед яг тэр артлын дэлгэцэн дээр ингээл эхлээл Lisa-гийн бас нэг дүр байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө Lisa-г арай тийм жоохон юу болгоцсон юм шиг AI болгоцсон ч юм уу тэгээ нэг тийм 3D болгоцсон ч юм уу нэг тийм дүрс ингээд дэлгэцэндээ ингэж гарч ирж яснаа сүүлдээ яг тэр зүйл нь тэр одоо figure нь гарч ирээд бүр ингээд тайзан дээр ингээд алхаж байгаа юм шиг тэр бүр амар өндөр заяа giant яг нэг тийм юу юм шиг хөшөө юм шиг ингээд Lisa-гийн хажуугаар алхаж малхаад заяа ингээд тийм том далавчтай яг үл энэ Bad Angel гэдэг сахиусан тэнгэр муу сахиусан тэнгэр гэсэн одоо ийм дуу байгаа шүү дээ. Яг тийм далавч боловчтой ингээл Lisa ингээ алхаж малхаж байгаа тийм figure visual effects байгаа байхгүй. Тэр бүр oh my god гэд бүр тэг би анх тэрийг хашаад oh my god энэ яг үнэнгээсээ одоо юу байсан бах та ингэж хийсэн бах та амьдаар одоо тэг зэрэлтайгаараа хүмүүс ч гэсэндээ тэгж үзэж болох тэр одоо том хөшөө шиг Lisa-гийн одоо юм уу харсан байх та гэж бодсон байхгүй юу? Тэгсэн чинь үгүй юм байна л манайхаа. No. Яг амьдаар үзчихсэн хүмүүс бол тэрийг хараагүй. Тэр одоо Lisa-гийн том одоо хөшөө штэ ингээл 3D-гээр явж байгаа юм шиг тийм AI юм шиг тэрийг хараагүй. Тэр болохоор зөвхөн YouTube ч юм одоо live stream үзэж байгаа хүмүүст л харагдах зүйл юм байна лээ. Одоо тэр нь болохоор AR гэдэг ийм зүйл юм байл та. Тэгээ тэр нь болохоор зөвхөн одоо YouTube ч юм уу иймэрхүү live stream-ээр хийгдэж байгаа үед ингэж харагддаг visual effect юм байна. Тэгэхээр одоо яг жинхэнэ амьдаар үзэж байгаа хүмүүс бол тэрийг хараагүй гэсэн үг. Тэгээд хүмүүс тэгээд тэрийг мэдгүй ямар мундаг юм яана яаж ингэж хийсэн юм болоо энэ төр гэдэгсэн чинь үгүй юм бэ нэлээ зөвхөн одоо YouTube-ээр тэгээд live stream үзэж байгаа хүмүүст харагдах байсан юм нэлээ. Тэгсэн ч гэсэндээ аюу гоё байсан. Үзэхэд бол үнэхээр вау тэг үнэхээр гайхалтай байсан. За дараагаар ярих Coachella-гийн тухай зүйл юу вэ гэх юм бол Karol G байна. Karol G-гийн хувьд манайхаа ийм мэдээ гарсан. Өөрийнх нь авсан цалин Coachella-гаас авсан цалингаасаа 3 дахин их хэмжээний мөнгийг өөрийнхөө Coachella-гийнхаа performance-ийн set, design, production бүх юмдаа зарцуулсан гэсэн. Тэгээ яг хэдэн сая доллар авсан бэ гэдээ мэддэггүй байгаа. Гэхдээ ер нь бол Sabrina-тай төстэй гэж бодож байгаа хүмүүс. Тэгэхээр нэг 5 сая доллар хавцаа тий. Тэгэхээр ингээ 3 дахин 5 сая доллараас ингээ 3 дахин ингээд их хэмжээний мөнгийг өөрөөсөө гаргаж тэ ингэж Coachella-гийн performance дээр зарцуулсан юм байна лээ. За тэгээд энийг нь олж мэдчихэд хүмүүс бол бас л тэгэл юу яагаад гэлээ харалдаас Justin те юу яачихгүй ингээд өөрөөсөө жоохон мөнгө гаргаад те ингээд set мэтэй гой хийчихгүй ингээд
Carol G болохоор ийм амар сэтгэл гаргаад өөрөөсөө их хэмжээний мөнгө гаргаад ингээд тэгэхээр одоо Coachella дээр одоо оролцлоо гэж ямар ч өөрт нь орлого орж ирээгүй харин ч зарлага гарсан байгаа аахгүй энэ дэр гэл нэг тийм юм бас хүмүүс ярьж байгаа харагдан лээ. За манайхаа Coachella-гийн тухай ярих хамгийн сүүлийн зүйл юу вэ гэх юм бол манай Big Bang-ийн тухай байна. Big Bang-ийн маань энэ удаа бас л iconic үзүүлбэрээ үзүүлсэн. Тэгээд хамгийн эцэст нь Coachella-гийн үзүүлбэрийн хамгийн эцэст нэгэн announcement-ийг хийсэн байгаа. Тэр нь болохоор манайхаа тий бид нар одоо ингээд энэ индустрид 20 жил байла. Манай хамтлаг 20 жил ингээд тий уран бүтээлээ хийлээ. Гэхдээ it is just the beginning гэж хэлсэн байгаа. Гэхдээ энэ бол зүгээр бидний хамтлагийн хувьд бол зөвхөн эхлэл нь байна. Бид нар бол зүгээр нэг comeback тий эргэн ирэлт хийх гээгүй байна. This is a restart гэж хэлсэн байгаа. Зүгээр нэг comeback биш харин ч бүр дахин эхлэх одоо ийм үе мөч байгаа юм а гэсэн зүйлийг хэлсэн. За тэгээд өөртөө энэ жил юу хийх гэж байгаа гэдгийг зарласан байгаа. Аялын тоглолт дэлхийг тойрсон аялын тоглолт хийх гэж байгаа гэдгийг зарласан байгаа. За тэгээ тун удахгүй эхлэх юм шиг үлээ одоо аялын тоглолт нь. Тэгээд одоо билет интернет зарагдаж эхлэх байх гэж бодож байна. Тэгээ ямар ч гэсэн ийм гайхалтай мэдээг хүргэсэн байгаа. Тэгээ хүмүүс бүр ингээд айгуух фэнүүд бичиж байгаа харагдсан. Йоо энийг бол тэ бүр 9 настай байхаас хүлээлээ. Одоо л өстэй миний мөчтэй. Одоо л өстэй баг юугаач хамаагүй зараад тоглолтын билетийг аваад ингээд очиж үзэх юм шүү энэ гэдэг тийм юмнуудыг хүмүүс айгуух бичиж байгаа харагдсан. За манайхан Coachella-гийн Weekend 2-гийн хувьд бол ийм болж өнгөрсөн байна. Тэгээд та бүхэндээ Coachella-гийн эхний 7 хоног болон 2 дахь 7 хоногийн бүх мэдээллүүдийг ингээд хүргэлээ. За дараагийн ярих гэж байгаа мэдээлэл маань юу вэ гэхээр манайхан Hailey Bieber-ийн тухай байна. За юу вэ гэхээр Hailey Bieber Interview Magazine-ийн хаврын 566 дахь одоо issue-ний cover болсон юм байна лээ. Яг cover зурган дээр нь гарч байгаа. За тэгээд энэ нь яг ингээд зарлагдсан байхгүй юу? Сая өнгөрсөн 7 хоногт ингээд зарлагдаад тэгээд Hailey-гийн яг Interview Magazine-д зориулж авахсан одоо зураг мургнууд нь ингээд тавигдсан байгаа. За тэгсэн чинь энэ дээр бас бөөн яриа гараад ирсэн. Юу болсон бэ гэхээр энэ Interview Magazine-ийн Hailey-гийн энэхүү cover зургийг нь тавихтаа өөрийнхөө Instagram дээр тавихтаа оруулсан caption нь одоо хүмүүст одоо яриа болоход хүргэсэн байхгүй юу вэ гэхээр ингэж хэлсэн маа. If there's one thing Hailey Bieber is good at, it's getting what she wants гэж байгаа байхгүй. Hailey Bieber хийж чаддаг ганц сайн зүйл юу вэ гэхлээр өөрийнхөө хүссэн зүйлийг бүгдийг нь авч чаддаг аа. When the beauty mogul, mother and wife to one of the biggest pop stars on the planet slinked up to our editor-in-chief at a Hollywood party and asked for a cover story, the answer was a pinky swear yes. Гэт ингэж хэлсэн байхгүй. Hailey юу одоо энэ хүү magazine тэ Interview Magazine-ийн editor-in-chief буюу одоо яг одоо энэ бүх юмыг нь бичдэг одоо хамгийн одоо том хүн гэсэн үг шүү дээ тэ одоо хариуцдаг magazine хариуцдаг хүн болох одоо энэ хүн юм байна л да Mel Ottenberg гэдэг энэ залуу байгаа юм. За тэгээ энэ залуутай ингээд нэгэн одоо парийн дээр уулзсан гинэ. Хальт ингээд таарлцсан Hollywood-ийн party lesson гэж байгаа. Таарлтангуудаа Hailey энэ одоо эрэгтэйгээс асуусан байхгүй юу? Би ингээд танай магазины чинь ингээд cover story авмаар байна те. Намайг ингээд нүүр царайн дээр ингээд cover дээр оруулаад ингээд ярьцлага хийгээч гэж асуусан юм байна. Тэгээд тэгсэн чинь нөгөө хүн нь нөгөө нэг захирлантай editor-in-chief хүн за тэгье гэж хэлсэн юм байна. За тэгээд бүр ингээд юу яасан гэж аахгүй pinky swear хийсэн. Ингээд Hailey нөгөө залуугаасаа эрэгтэйгээс асууад тэгвэл яг амлаа надад ингээ амл хойлоо ингээд те чигчээ ураагаараа ингээд pinky swear хийгэж амлсан гинэ. За тэгээд for our spring cover story Hailey Bieber hopped on with Mel Ottenberg to discuss peptides, paparazzi and proving people wrong гэдэг ингэж хэлсэн байхгүй зүгээр одоо те энэ хүү ярьсан дээр юу ярьсан тухай хэлж байгаа энэ удаагийн ишүүн дээр Hailey одоо өөрийнхөө те road-ийн peptide-ныхаа тухай ярьдаг, paparazzi-уудын тухай ярьдаг, түүнээс гадна хүмүүсийг буруу байхад нь буруу гэж одоо те proving people wrong гэдэг тэр тухай ярьдаг энэ гэсэн нэг ер нь ярьсан дээр нь юу яригдсан бэ гэдэг тухай ингэж хэлсэн байгаа энэ caption дээр. Тэгэд энэ хүү Mel Ottenberg гэдэг энэ хүү эрэгтэйгийнх нь Instagram дээр оронгууд бас одоо Hailey ингээд юу ачсан байсан пост хийчихсэн тэрэн дээрээ болохоор ингээд бас их дэлгэрэнгүй ингээд бичсэн байгаа байхгүй битээр ингээд парен дээр тааралдаад тэгсэн чинь ингээд Hailey надаас ингээд манай магазины ишүүн дээр ингээд орж cover story болё гэж асуусан. Тэгээд намайг ингээд заа гэж хэлсэн чинь ингээд тэ pinky swear хий антер гэж асуусан гэдэг дахиад тайлбарлаж бичсэн байгаа байхгүй. За тэгэнгүүт хүмүүс одоо тэ
бөө юм болж байгаа энэ дээр. Одоо Hailey дургу хүмүүс гэх юм одоо Hailey дургу хүмүүс юу гэж ярьж байгаа вэ гэхээр oh my god of course тэ ойлгомжтой угаасаа л ингээл энэ магазинууд чинь тэ Hailey ингээл айгүйх магазинуудын cover дээр гараад байдаг. Тэг хүмүүс бодохтой болохоор тэ ингээл энэ магазинууд ингээл Hailey руу очиод л манай магазины story дээр ороод манай магазины ишүүн дээр ороод тах энэ гэж гуйдаг гэж боддог юм шиг байгаа. Яг үүндээ бол the other way around. Тэг яг үндэ бол Hailey өөрөө очиод энэ хүн магазинуудаас ингээ гуйдаг байгаа хгүй. Тэр нь бүр ингээ батлагдлаа штэ. Тэг бүр ингээ энэ магазин нь өөрөө бүр ингээ битсэн байж штэ. Тэг ингээд Hailey надаас асуусаа манай одоо editor in chief-ээс асуусаа ингээ бүр ингээ биччихсэн байна. Тэгээ дандаа ингэж beg хийж хүмүүсээс гуйдаг гэдэг нь бол ингээ харагдаж байна гэдэг зүйл ингээ ярьсан байгаа. Нөгөө талаар болохоор хүмүүс ямар балер юм бэ энэ магазин те энэ магазины хүмүүс ямар зөв юм бэ? Яах гэж юм сонин caption бичдгийг те ингээд зүгээр л ингээд те Hailey Bieber урагдаад ингээд юу ялаа манай магазины cover story дээр орлоо гэж бичнэ үз. Яагаад ингээд хүнийг доош нь хийж байгаа юм шиг те. Манай editor in chief-ээс Hailey өөр гуйж асуусан. Тэгээ бүр Pinky swear here энэ гэж амлалтыг нь хүртэл авж агаад ингээд орсон. Тэгээд she gets what she wants энэ гэж нэг тийм backhanded нэг тийм юм хэлээд байгаа юм шиг те. Ингээд бүр цаагаараа нэг тийм зөв одоо caption байна. Ямар муухай юм бэ гэдэг одоо энэ interview magazine-ыг одоо шүмжилж байгаа хүмүүс бас зөндөө харагдаж илээ. За тэгээд та нар хэрүү яг энэхүү interview magazine-ийн энэхүү Instagram post-ных нь comment scroll оронгууд бүх хүмүүс яг тэр тухай бичсэн байгаа. Oh my god, the caption is shady, not asking for a cover story, LOL энэ гэл те. Ер нь бүр ингээд айгүй их тиймэрхүү комментууд яг энэ талаар ярьсан комментууд айгүй харагдаж илээ. За гэхдээ та нар одоо энэ interview magazine-ийн одоо зургнуудыг Hailey-гийн авсан зургнуудыг нь үзээрэй. Маш сонирхолтой гой өөр ингээд те vibe-тай зөндөө олон зургнуудыг photoshoot-нуудыг хийсэн байна лээ. Тэгээд шал өөр өнгө аястай харагдчихсан миний хувьд л Hailey-гийн яг зүгээр өөрийнх нь байдаг тэр Aesthetic-наас нь өөр талыг нь харуулсан айгу гой зургнууд байсан. Тэгээд та нар өөрснөө interview magazine руу ороод үзээрэй. За манайхан дараагийн ярих гэж байгаа зүйл болохоор Selena Gomez-ийн тухай байна. Selena Gomez, Benny Blanco хоёр салж байгаа гинэ манайхан. Yeah, so sad. Дөнгөж саяхан 9 сард гэрэлсэн штэ. Тэнгүүтээ ийм хурдан салах дээр хүрсэн байна. Гэж худлаа яриад яах вэ? Дандаа та нарыг ингээ хуураад эйгөө ядаргаатай юм байна хаа. За үгүй мэдгүй байж. Okay, let's get into it. Юу вэ гэхээр манайхаа энэ хоёрыг салж байгаа гэдэг тийм цургал гарч ирсэн байгаа юм манайхаа. Okay. Дөнгөж өнгөрсөн 7 хоногт. Яасан гэсэн чинь өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдөр нэг тийм story Selena Gomez өөрийнхөө Instagram дээр хийсэн нэг тийм story viral болсон байна. За тэр нь юу гэсэн байгаа вэ гэхээр Selena ингэ бичсэн байхгүй. Just clearing things up. I am single. No drama, no hidden story, just focusing on myself and my peace for now. Гэсэн байгаа байхгүй. Юу гэжсэн бэ гэхээр зүгээр та нарт ингэж те шууд хэлэхэд би одоо single, ганц би болсон. Тэгээд би ерөөсөө ямар ч тийм драманд утгалтмааргүй байна. Ямар ч тийм драма энэ төр байхгүй. Янз бүрийн тийм одоо нуусан тэг hidden story хэлхийг хүсгүй байгаа тийм нуусан story одоо түүх одоо юу хинтэй үйл явдал байхгүй. Just focusing on myself. Би зүгээр л одоо юу ямаар нь өөр дээр л анхаармаар байна. Тэгээд өөрийнхөө амар тайван байдал дээр анхаармаар байна гэдэг ийм зүйлийг story болгож оруулсан байна. 5 өдөр. За тэгсэн чинь энэхүү story энэ тэнүүгээр тархаад viral болсон байна. За тэгэл хүмүүс ч oh my god Selena Benny хоёр ингээд салж байгаа юм гэж одоо яригдаж ирсэн. Үүнээс гадна бас нэгэн одоо Twitter account ийм tweet-ийг бичсэн байгаа юм аа. Ямар tweet байсан бэ гэхээр Selena Gomez, Benny Blanco хоёр салж байгаа гинэ. Тэгээд одоо гэр бүлийн хувьд бол айгүйх асуудалтай байгаа гэж байна. Яагаад вэ гэхээр Selena Benny-г өөрийнх нь араар нь тавьж байгааг олж мэдсэн. Нэгэн өөр нэг одоо celebrity эмэгтэйтэй, од эмэгтэйтэй ингэж Benny Selena-гийн араар нь тавьж исэн гинэ. Тэгээ тэрийг нь Selena олж мэдээд Benny-гийн утаснаас нь харсан гинэ. Утсан дээр нь ингээ айгүйх мессеж энтрүүд байсан. Тэгээ тэрнээс нь олж мэдсэн. За тэгээд энэний дараагаар Selena бүр ингээд юу яачихсан? Гэрээсээ нүгөд явчихсан. Аль үшээ нүүчихсэн гэдэг ийм зүйлийг энэ Twitter account 4 сарын 16-ны өдөр оруулсан байгаа юм.
За тэгээ маш их хандлтыг авсан. За тэгээд өстө бүх хүмүүс бөө юм болоо өстө яана ийм хурдан салаад ахтай яхавтай гэл тэгэл хүмүүс Бэни рүү дайраад ямар ичдэггүй балер амтан бэ царай муутай байж болно царай муутайгаа мэдгүй бас ингээ Селенагийн араар тавина гэж шунтар гэдэл бөө юм болсон Селена дургу хүмүүс болохоор хаа хохин мохин өстө болж гэдэлтэй өстө бөө юм болсон айгүй аз жаргалтай хүмүүс харагдаж байгаа харагдсан. За гэхдээ манайхан it is fake news, it is not true, okay? Худлаа мэдээлэл байсан. Манайхан тэрхүү Селенагийн тавьсан гэдэг story байгаа шүү дээ, Instagram story. I'm single гэчихсэн худлаа fabricated, зохиомжтой худлаа хүмүүс ингээ Photoshop хийгээд үнэнгээсээ Селена бичсэн юм шиг болгоод ингээ аккаунт дээр нь харуулчихсан team одоо story байсан. За тэгээ тэр Twitter аккаунт ч гэсэндээ худлаа байж таарсан. За ийм худлаа мэдээллийн ингээ хүмүүс тараасан чинь айгүй хуурдан хүмүүс итгээд ингээд тараачихсан байгаа. За тэгээд энэ талаар зөндөө олон одоо хэвлэл мэдээллийнхэн юу яагаад fact check хийгээд тэгээд яг энэ нь бол худлаа мэдээлэл байсан гэдгийг нь олж илрүүлээд энэ хүн мэдээллийг debunk хийгээд худлаа гэдгийг нь зарласан байгаа. За тэгээд би бодоод байгаа хгүй хүмүүстэй ямар амар хурдан итгэдэгин яагаад вэ гэхээр би бол энийг анх хараад л яг Селенагийн story гэдэг байгаа шүү дээ. Тэрийг анх хараад худлаа гэдгийг нь бол мэдсэн. Яагаад вэ гэхээр ингэсэн байхгүй юу? Just clearing things up, I'm single. Би одоо ингээ ганц бие гэж бичсэн маа. Тэгээ эн чинь ямар Селена Бэни хоёр ч одоо зүгээр үерхэж байгаа, дейт хийж байгаа найз охин найз залуу биш штэ. Бүр гэрэлчихсэн хүмүүс. Тэг гэрлнэ гэдээ сална гэдэг чинь тийм амархан биш штэ. Divorce process чинь амар удаан үргэлжилдэг. Тэгээд салан одоо хууль ёсоор салан салталтай яг divorce and finalize хийгдтэл I'm single гэж бол явж болохгүй шүү дээ. Би ингээд ганц би гэж явж болохгүй. Зүгээр divorce process нь явагдаж байгаа үед хүмүүс юу гэж ярьдаг вэ гэхээр we're separated. Бид хоёр салчсан байгаа одоо тусдаа гарчсан байгаа, тусдаа амьдарч байгаа гэж ярьдаг болохлээс биш I'm single. Би ганц би гэж хүмүүс яриад байдаг шүү дээ. Divorce and finalize хийгдтэл тэгж яхад те одоо үнэхээр хэрэг энэ үнэн байсан бол Benny Blanco одоо өөрийнх нь араар нь тавьж байгаа гэдгийг олж мэдчихгээд хэдхэн хоногийн дараагаар шууд I'm single гэж явна гэж бол байхааргүй байхгүй. Тийм учраас би тэр үгэн дээр нь те I'm single. За хэрэг we're separated гэчихсэн бол би бас итгэж магадгүй. Okay. Гэхдээ I'm single гэдгийг нь харчаад бол угаасаа худлаа байна гэд би шууд мэдсэн. Тэгээд угаасаа худлаа мэдээлэл байсан бэ нэлээ. Ямар ч байсан ийм мэдээлэл гарч ирсэн байна. Нэр манайхан Selena Gomez гэснээс та нар харсан уу? Одоо энэ Justin-ы Coachella-гийн performance-аас нь болоод одоо нөгөө энэ гурвын Justin, Hailey, Selena Gomez гурвын энэ хүү хайрын гурвалжингийнх нь нөгөө нэг story нь баахан нөгөө нэг хэдэн жилийг үргэлжилсэн тэр story нь дахин гарч ирж байгаа. Та нар харснаа бүр ингээл энэ тэнүүгээр дахиад ингээ яваал TikTok дээр амар хүмүүс дахин гарч ирээд л ёо би ингээд гиг үнтхэн тэгээд юу ямар санагдаад энэ гурвын хооронд юу болсон юм болоо гэдэг ингээ deep dive хийгээд үзлээ. Ийм болсон юм ингээл дахиад яриад байсан. Oh my god, people, let it go. Тэ арай жоохон өөр юмны тухай хэдүүлээ ингээд тэ интернет дээр яриа л да. Дахиад л энэ гурвын энэ хайрын гурвал чинь жил болгон гарч ирдэг тэ. Яг энэ үеэр л гарч ирдэг. Та нар сандгүй анзаарч яснаа яг хавар болохоор гарч ирээд тийм нөө хаврын синдром энэ гэж одоо хаваршаад тэг хүмүүс ингэж жоо хаваршаад солиорд юм яа энэ яг хаврын үеэр л энэ гурвын энэ хайрын гурвал чинь дахин гарч ирээд байдаг интернет дээр айгүй ядаргаад тэгээд айгүй гадар явж илээ. Тэгэл би алгоритмээ өөрчлөхийн тулд айгүй хурдан урднаа scroll хийгээл дахиж үзэхгүй. Тэгэх юм бол дахиад л миний for you page энэ гурвын хайрын гурвалжингаар дүүрэн болно лээ гэж бодоод тэгээд айгүй хурдан урднаа scroll хийж байгаа. Зэмнэха Selena Gomez-ийн тухай ийм худал мэдээлэл тарсан байна. За тэгээд хэдүүлээ одоо дараагийнхаа мэдээлэл рүүгээ орцгоё. За дараагийн ярих байгаа мэдээлэл маань юу вэ гэхээр Ice Spice-ийн тухай байгаа. Манайхан rapper Ice Spice, okay? Ice Spice яасан бэ гэсэн чинь зодоонд оролцсон. Хүнтэй зодтолцсон, okay? It was crazy. Гэтэ хөөрхөн амт өөрөөсөө болоогүй заяа. Юу болсон бэ гэсэн чинь өнгөрсөн 7 хоногт Ice Spice зүгээр найзтайгаа окей зүгээр нэг найз эмэгтэйтэйгээ зүгээр айгүй low key те ингээ бас жоохон өөрийгөө нууж муучсан хөрийн мөрийн өмсчихсэн те зүгээр ингээд юу яаж байгаа байхгүй Los Angeles байдаг нэгэн McDonald's хоол идээ сууж байгаа байхгүй тэгээд шүн байсан юм лээ 3 дахын шүн байсан гэсэн тэгээд тийм нэлээд шүн болцсон байхад ингээд хоол идээ сууж исэн чинь
нэг эмэгтэй ороод ирж байгаа байхгүй. Тэгээ энэ нэрээ зодооных нь бичлэг нэрээ таарчихсан TMZ-ийнх нь цацчихсан. Угаасаа TMZ бол бүх зүйлийг цацдаг шүү дээ. Тэгээ аль үжийн McDonald's-ийн surveillance camera тэгээ дотор байдаг CCTV камерагийнх нь footage-ийг нь дүрсийг нь олж аваад ингээд TMZ-ийнх нь цацчихсан байлээ. Та нар очиж үзэж болно, окей. Яасан гэсэн чинь ингээл хин зүгээр мөрөөрөө мөөмөө унжуулаад те Ice Spice ингээд найзтайгаа хоол идээд сууж исэн чинь нэг эмэгтэй гаднаас ороод ирж байгаа байхгүй. Нэг хар ярьстай эмэгтэй. За тэгснээл шууд одоо Ice Spice найз хоёр нь ингээд би бинэлэг өөдөөс хараад ингээд суудсан байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр эмэгтэй орж ирэнгүүтээ найзынхын тал руу очингуудаа ингээд найзыг нь жоохон түлхэх гээд алив чи цаашлаадахтаа би хажууд чинь суугаадахыг гэж байгаа юм шиг ингээд суух гэж байгаа юм шиг жоохон найзыгаа ингээд түлхэх гээд ингээд тэгсэн байхгүй. Тэгсэн чинь угаасаа найз нь хөдлөхгүй байгаа штэ. Тэгсэн чинь ингээд Ice Spice ингээд гайхал чи яах гэдэг ингээд тэгсэн чинь I'm here to shake ass гэж мэгээ заяа. Ice Spice чи яах гэж байгаа ингээд тэгсэн чинь би энд хоёлаа хідүүлээ юу айл та shake ass хий тэ ингээд бөксөө ингээд сэгсрээл та би энд бөксөө сэгсрэх гэж ирсэн мэрсэн ингээд тэгснээ яг Ice Spice-ийн тал руу очиод заяа ингээд Ice Spice-ийн дээр ингээд Ice Spice дээр сууж байгаа штэ тэ ингээд дэшиг харж байгаа тэгсэн чинь Ice Spice-ийн дээрээс нь баг ингээд ярьж мэрээд заяа тэгснээ ингээд айгуу жоохон яриа нь хурцсаад эхэлж байгаа хгүй тэгснээ энэ нэмэгтэй бүр ингээд where are you from are you from Cali where are you from гэж мэгэл заяа Johannes ирсэн. Of course, everyone knows where Ice Spice is from, right? Ice Spice California-гийнх биш, New York-ийнх, Bronx-ийнх гэдгийг бол угаасаа хүмүүс мэдж байгаа штэ. Тийм байж энэ нэмэгтэй тэгэл асуугаад байгаа хгүй. Чи ханаас ирсэн? Яагаад тэгж асууж байгаа нь ойлгомжтой байна хаа. Чи миний газар нутагтаа байгаа шүү гэдгийг хэлэх гээд байгаа хгүй. Энэ нэмэгтэй л одоо өөрөө Лос Анжелесийнх юм ээ л та тэнгүүтээ чи миний газар нутгт дээр шүү дээ. Бид нар Лос Анжелестэй шүү. Чи Лос Анжелесийнх биш шүү гэсэн утгаар л дээ. Where you from гэх байгаа байхгүй юу. Тэгсэн чинь ингээд айгүй инээдтэй заяа. Хин Ice Spice ч юм бол айгүй troll хүн шүү дээ бас тэр эмэгтэй I'm from McDonald's гэдэг жаахгүй юу. Би McDonald's-ийнх. Гингүүтээ өөрчлөөд oh wait. I'm from Wendy's. Гингүүтээ өөр Wendy's гэд бас нэгэн өөр юу байдаг Америкийн fast food chain түргэн олны тийм McDonald's-тай адилхан одоо сүлжээ газар байдаг. Тэнгүүд I'm from Wendy's. Би Wendy-гээс ирсэн Wendy-гийнх гэж ингэж хэлж байгаа байхгүй жоохон тоглоом доогдох хийж. Тэгээд I'm from Wendy's гэж хэлснийг нь хилэнгүүт нөгөө эмэгтэй чинь ингээд алгатаад авч байгаа байхгүй Spice-ыг. Like what the fuck тэ шууд алгадаад авсан. Тэгсэн чинь угаасаа Ice Spice ч мөчөөгөө өгөх шууд ингэж босч ирээд л. Тэгсэн чинь яг тэр үед нь энэ эмэгтэйгийн найз нэг эрэгтэй орж ирж байгаа байхгүй. Тэнгүүтээ энэ эмэгтэйгээ ингээд чирээд аваа гарч байгаа нь харагддаг. Тэгсэн чинь Ice Spice угаасаа энэ эмэгтэй зүгээр явуулахгүйгээд өөрт нь айлууш гар хүрчихсэн учраас бүр ингээд энэ ширээнүүд дээр McDonald's-ийн ширээнүүд дээр бүр ингээд даваад ширээнүүд дээр алхаад ингээд гараад явж байгаа нь араас нь гараа явж байгаа нь бол харагддаг байгаа. Тэгээд ийм зүйл болсон. За тэгээд гадаа нь бас ингээд зөндөө олон хүмүүс ингэ бичлэг энэ төр хийсэн байхгүй. Тэгээд тэр surveillance camera-ных нь footage энэ нь байгаа юм. Гараад ингээд бас бөөн ингээд одоо юм болсон байгаа хгүй маргаан одоо баргал зодоон ч юм уу тэгээд ингээд юм болж байгаад тэгээд дараад нь жоохон намжиж байгаа би лөгөө үг хэлээс та fuck you гэлтэй баахан үг хэлж агаад уул нь салсан юм байна. Салаад энэ Ice Spice найзтайгаа ингээд цаашаа явж исэн чи энэ эмэгтэй нөгөө эмэгтэй чинь дахиж Ice Spice руу хурж ирээд ингээд гүүж хурж ирээд дахиад зохиж байгаа хгүй. Тэгээд тэр үед нь энэ хоёр ингээд барилцаж аваад ингээд зодтолтож эхэлж байгаа нь харагддаг. Тэгэл нэг хажуугаар найсан бүх хүмүүс нь салгаж малах гад бөө юм болж байгаа байхгүй. Тэгээ хүмүүс энэ тал дээр бол юу гэж ярьж байгаа вэ гэхээр oh my god энэ охин солиотой энэ эмэгтэй хурж ирээд ингээд Ice Spice-ыг өдөд байгаа. Энэ эмэгтэй чи одоо Ice Spice-ыг Bronx-аас гаралтай эмэгтэй гэж мэдгүй байгаа юм бах та. Bronx-ийн чи амар штэ. Bronx-ийн охтод бол хизээч зодтолтод ялагдахгүй гэж ярьж байгаа. Тэр бол үнэн манайхаа New York-ийн хамгийн одоо амар borough ч юм уу айгу жоохон аюултай borough бол ялцчгүй the Bronx байгаа. Тэгээд би юу нь бол the Bronx энэ явахаас амар айдаг. Би явдагчгүй ч гэж. Явах шаардлага байдаг үл. Гэтэ юу нь бол жоохон хэцүү хэсэг байхгүй юу? За гэтэ Bronx-ийн бүх хэсэг бол тийм шүү дээ. Bronx чинь бас айгу том дүүрэг. Бүх хэсэг нь бол тийм биш. Гэтэ юу нь ихэнх хэсэг нь бол жоохон тийм хэцүү хэсгүүд байдаг. Тийм учраас the Bronx-ийн тийм учраас манай Jello ч яриад шүү дээ. I'm from the Bronx гэл яриаддаг тийм учиртай байхгүй юу? Тэгээ Ice Spice чинь бол the Bronx-ийнх. Тэгэхээр угаасаа жоохон ингэж үдэлцэж гудамжинд ингэж өссөн байгаа. Тийм болохоор иймэрхүү эмэгтэйчүүдэд зодуулаад байна гэж байхгүй шүү дээ. Хэдийгээр алдартай
болчихсон алдартай rapper болоод Hollywood-д орчихсон ч гэлээ she's still from the Bronx тэгэхээр өөрийнх нь хуучных нь инстинктүүд нь бол байгаа. Тийм учраас шууд ингээ мөчөөгөө өгөхгүй ингээд барилтаж аваад зодтолцсон байгаа хгүй юу. За тэгсэн чинь манайхаа яасан гэж энэ эмэгтэй ичихчгүй гарч ирээд TMZ-д ярилцлага өгчээ. Ярилцлага өгөхдөө юу гэж худлаа ярьсан гэж. Энэ эмэгтэй юу гэж бодоагүй юм шиг байлээ. За яг тэр фүрэж энэ байгаа гэж бодсон л ах л та. Сайн мэдэхгүй байна. Яг тэр CCTV-ийн дүрс байгааг энэ гэж мэдсэн үү мдээгүй юу? За мэдсэн байлаа ч гэлээдээ Орeo байхгүй гэж бодсон юм шиг байлээ. Одоо дуун бичигдээгүй гэж бодсон юм шиг байлээ. Тийм болохоор амар худлаарч байгаа хгүй. Юу гэж ирсэн бэхээр би зүгээр ингээд найзуудтайгаа hangout хийгээ байжсэн чинь маань найзгүй Ice Spice McDonald's дээр сууж штэ гэхээр би очиод би фэн нь болохоор очиод тэгээ ингээд ширэн дээр нь очиод тэр найзд нь болон Ice Spice ингээд аяга гой комплимент хэлээд тэ одоо ингээд магтаал хэлээд та хоёр аяга гой харагдаж шүн тэр гэж магтаал хэлээд тэгээд ингээд зүгээр ингээд ярих гэсэн чинь Ice Spice амар бүдүүлүүгсэн чи яах гээд байгаа энэ гэж мэгээд айгу муухай харцаад чи яваач маач гэж айгу муухай харцаад тэгэхээр би чи яагаад ингэ муухай харцаад тэ чи Лос Анжелес дээр шүү миний газар нутаг дээр шүү чи яагаад надтай ингэ муухай харцаад гэж хэлсэн чинь шууд намайг bitch гэд өлгчин гэж дуудсан. Тэгэнгүүт нь би you're being rude. There's амар бүдүүлүүг нь өөрийнхөө фэнийг өлгчин гэж хэлээд тахтаа яа ингэж одоо тэгээд би ингээд гар хүрсэн. Ягаад гэхээр намайг өлгчин гэж дуудсан болохоор би гар хүрсэн гэж ярьж байгаа хгүй. That is bullshit. Худлаа. Ямар ч тийм Oreo байгаагүй. Oreo-г хүмүүс сонсож байгаа байхгүй те. Ямар ч тийм Ice Spice энэ охиныг bitch энэ гэж дуудсан юм байгаагүй. Зүгээр л чи яах гэж байгаа гэж асуусан чинь л нөгөө охин чи I'm here to shake ass. Тэгээ энэ охины хэлээд байгаа нэг би хурж ирэнгүүт энэ хоёрыг зүгээр махацсан compliment өгсөн гэдэг байгаа штэ. Тэр нь ч гэсэн худлаа. Зүгээр хурж ирэнгүүт шууд I'm here to shake ass энэ гэж мэгэл тэгснэ. Where you from энэ гэдсэн штэ те. Тэр шал худлаа юмнуудыг ярьсан байгаа байхгүй. Тэгээд худлаа ярьсан гэдэг нь батлагдаад тэгээд одоо энэ нэмэгтэй амар хейт авж байгаа. Өөрийнх нь TikTok-ных нь нэр нь зарлагдчихсан. Тэгээ хүмүүс комент руу очиод талцтай чи худлаа яриад та Ice Spice-ыг хин гэж бодоо энэ гэл Ice Spice-ыг өмөрсөн бага хүмүүс энэ охин л уустай амар тэгээ ингэж troll юмнууд бичиж байгаа харагдсан. Тэгээ бас тэр охины юм мөн дээр нь видеоныхон доор нь хүмүүс I'm from Wendy's, I'm from McDonald's энэ гэсэн нэг Ice Spice-ийн хэлсэн юмнуудыг ингээд тэ бичээд айгүй тийм troll хийж байгаа харагдчихсан. За тэгсэн чинь Ice Spice бас яг энэ хүү тэр TMZ-гийнхнээ тавьсан footage-ийг retweet хийнгүүтээ ингээд биччихсэн байсан. This wouldn't happen at Wendy's. Энэ зүйл тиймэрхүү зодоо модон бол хизээч Wendy-д болохгүй байсан гэд. Тэг хүмүүс юу гэж бодож байгаа вэ гэхээр Ice Spice Wendy-тэй нөгөө нэг спонсортой ажилдаг болохоор хамтарч ажилдаг болохоор Wendy-гийн нүүр сарайн дээр болж ажилдаг болохоор тэгээ Wendy-гээ бас ингэж жоохон сурталчлах гад тэ маркет хийчих гээд McDonald's ийм болно доо Wendy дэсэн бол ийм болохгүй дэ гэсэн нэг тийм бас маркетинг юм хийж гин гэж бас хүмүүс бодоод байгаа. Тэгээ айгу ухаантай ингээд байгаа байхгүй те бас ийм зодооныхоо юм яг өөрчлөөд бас маркетинг болгочих жина гэдэг нь зөв байна гэдэг хүмүүс ярьж байгаа харагдан лээ. За манайхаа дараагийн ярих гэж байгаа ховж маань болохоор Cardi B-ийн тухай байна. Cardi B маань саяхан одоо нэг өөрийнхөө хийжсэн Little Miss World Tour хийгээд дуусгасан байгаа. Одоо тэгээ өөрийнхөө аялын тоглолтыг хийжсэн шүү дээ. Тэгээ тэрхүү аялын тоглолтоо хийгээд дуусгасан. За тэгээд хамгийн сүүлийнхэн тоглолтын дээр нь бас нэгэн драма болж юм. Манайхаа юу болсон бэ гэхээр хамгийн сүүлийнхэн тоглолт нь 4 сарын 18-ны хагас өдөр Атлантад болох байсан юм байна. За тэгсэн чинь яг тоглолт болохынхаа өмнөхөн Cardi B-гийн үндхэн утсан дээрээ одоо Instagram дээр гарч ирээд Instagram дээр лайв хийгээд тэгээ тайзны ард л байгаа юм шиг байна. Тэгээ тоглолт нь эхлэх байхгүй тайзны ард ингээд байгаа яг нөө стадион дээр очичихсан яг тоглолтоо хийх гэж байгаа venue дээр очичихсан. Тэгээд тэр үедээ ингээд юу яаж байгаа жоохон хүмүүстэй маргалдж байгаа тийм бичлэгээ одоо лайваар оруулсан байхгүй. Тэгэл ингээд орилол байгаа байхгүй хин Cardi B, you're being disrespectful. You're being so fucking rude. I'm not going to perform today. I'm not going to perform. You're being so fucking mean. Your staff is so mean. Энтергээл орилчмглаад байгаа байхгүй юу. Тэгээ танай ажилчид чинь стабр амар бүдүүлэг байна өстой. Манай багийнхантай бол надтай айгүй муухай харьцаж байна. Танай одоо ажилчид чинь яахлаар ийм муухай харилцаатай байдгийг би өстой юу яхаа боллоо. Тоглолтоо хийхээ боллоо. Танай venue-д чинь өстой ийм айгүй муухай харилцаатай газар харсангүй би өстой зөндөө болон 35 тоглолтыг одоо ингээд энэ World Tour-ээр хийлээ. Тэгээ энэ аялын тоглолтоор хийлээ тэгэхэд танах шиг ийм venue-г харсангүй ямар муухай бүдүүлэг энэ төр гэл амар ингээл ууртай уцаартай ингээл ярьж байгаа тэр бичлэгээ
лайваараа хийж оруулсан байгаа байхгүй юу. Тэгээ юу гэж хэлсэн бэ гэхээр Cardi B ингээд ер нь хилээд байгаа зүйл нь болохоор одоо энэ venue нь болохоор State Farm Arena байсан юм л да. Тэгээд энэ хүү аренагийнх нь одоо ард нь ажиллаж идэг те venue дээр ажиллаж идэг ажилчид нь энэ тэр нь болохоор ингээд Cardi B-гийн багийнхан хурж ирэл тоглолтын дээр ингээд эхлэх гэдэлтэй ингээд бэлтгэл хийх гээд байсан ч айгүй бүдүүлгээр харилцсан гинэ. Өөртөө ч тэр өөрийнх нь багийнх нь хүмүүстэй ч тэр айгүй муухай бүдүүлгээр харилцаад хурам муруугаар чижилж мэдлээ тэр битгээл ингээд хүмүүс амтнд хурж бие минд нь хүмүүсийн бие минд ингээд одоо ямар ч зөвшөөрөлгүй хурж мөрөл төлөж мөлгээл нэг тийм айгүй бүдүүлгэл харилцаатай байсан гинэ. Тэгээд тэрийг ингээд айгүй уур хуцаартаагаар ярьжсэн. Тэгээд бөө юм болж байгаад яг тоглолтоо хийхин хувьд бол хийсэн. Уул нь бол хийхгүй би тоглолтоо хийхэд байлаа гэж сөрдүүлээд ээжсэн. Гэтэ арайч тэгж болохгүй шүү дээ. Бүр ингээд ticket нь sold out болчихсон байсан гэж аахгүй. Бүх билет нь зарагдаад дуусчихсан. Тэгээ фэнүүд нь одоо баг цуглараад эхэлж байгаа. Энэ үед тоглолтоо хийгээ боллоо гэд тэ зүгээр нэг ийм юмнаас л хийхээ боллоо гэжүүл нилийн болохгүй шүү дээ. Тэгээд бас мөнгө төгрөгөө алдна. Тийм болохоор ингээд угаасаа хийсэн байгаа. Гэтэ нилийн хоцорч эхэлсэн байл. Уул нь бол 8:30-д эхлэх хэрэгтэй байсан чинь бүр 9:30 өнгөрж иж эхэлсэн гэсэн баг цаг гаруй хоцорч байгаад эхэлсэн юм байна лээ. За тэгээд тоглолтынхон дундуур бас Cardi яг энэ тухайга хэлдэг байгаа. Юу гэж хэлдэг вэ гэхээр oh the venue has been playing games with me гэж хэлсэн. Одоо энэ тэ аренагийн энэ стадионы одоо ажилчид бол өстой үнэхээр надтай надаар ингээд тоглоом хийгээд байна те. Ингээд янз бүрийн асуудал гаргаад байна гэж хэлсэн. За тэнгуүтээ this will be the last time I'm ever in here гэж хэлсэн байгаа байхгүй юу. Ингээд би бол хамгийн сүүлийн удаа энэ хүү аренад ингээд тоглолтоо хийж ингээд амлаа би дахиж энэ газар бол дахиж шизээш тоглолтоо хийхгүй. Next time I'm having my concert in the parking lot гэж хэлсэн байхгүй. Дараагийн удаа би яг Атлантад хурж ирээд тоглолтоо хийхдээ энэ баг энэ venue-д хийжснийхаа оронд баг машины зогсоол дээр хийсэн хамаагүй илүү байх болно гэдэг ийм зүйлийг хэлсэн юм байна лээ. За түүнээс гадна үүнийхээ дараагаар tweet бичсэн байгаа. Өөрийнхөө Twitter дээр tweet бичээд ер нь ийм бичсэн байхгүй. Ингээд зүгээр ингээд эрх мэдэлтэй байлаа гэдтэй тэр эрх мэдлээ одоо тэр power authority-го тийм ээлдгээр хүндэтгэлтэйгээр ашиглаа. Битгий тэгэж тэр эрх мэдлээ ингэж буруугаар ашиглаж ингэж те хүмүүсийг бусдыг abuse хийжээ. Тэгээ бусад хүмүүс бол одоо та нарын тэрхүү тэр эрх мэдэл ингээ тэр power arrogance тэр бие тоосон байдлыг чинь ингэж endure хийж одоо хүлээн зөвшөөрөх албатай бишээ гэдэг зүйлийг бичсэн байна лээ. За тэгээ ер нь бүх хүмүүсийг адилхан одоо respectтэйгээр хүндэтгэлтэйгээр ээлдгээр ингээд бусд хүмүүстэй харилцжээ гэдэг ийм зүйлийг бичсэн байна лээ. За ингээд Cardi B-гийн Little Miss Drama гэдэг энэ хүү tour нь өндөрлсөн байгаа нийтдээ 35 газар очиж тоглосон гэсэн. Тэгээд ер нь тоглолтууд нь бүгдээрээ айгүй амжилттай болсон юм шиг үлээ. Ихэнх нь бол дандаа sold out байсан гэсэн. Бүгдээрээ билет нь зарагдаад дуусчихсан. За тэгээд энэхүү тоглолтоогоо дуусгачаад Cardi өөрийнхөө Instagram дээр гарч ирээд бүх хүмүүст баярлалаа гэдэг ийм бичлэгийг оруулсан байсан. Фэнүүдтэй баярлалаа гэж та нараас мундаг байсан шүү. Тэгээд бүгдээрээ айгүй ингээд намайг зорж хурж ирээд айгүй гой хувцснууд өмсч хурж ирээд тэгээд бараг л Met Gala дээр оролцож байгаа юм шиг л гой хувцснууд өмсч хурж ирсэн байна лээ. Тэгээ та нартай бүгдээрэнд нь баярлалаа гэж фэндтэй баярлалаа хэлсэн. Түүнээс гадна өөрийнх нь одоо энэ production-д нь оролцсон бүх багийнх нь хүмүүстэй бараг слэсрээс нь ахуулаад автобусныхаа жолоочоос нь ахуулаад бүжигчээд арын дуучид тэгээ техникийн хүмүүсгээ бүх хүмүүстэй баярлалаа гэдгийг хэлсэн. Түүнээс гадна өөрийнх нь тоглолтын дээр нь ингэж хурж ирээд тоглолтыг нь үзсэн бусад celebrity тэгээ бусад одуудтай бас ингэ баярлалаа гэж хэлсэн. Тэгээд айгүй нээстэй юм хэлсэн. Тэр одуудтай хандаж хэлж байгаа байхгүй. Хэрв та нарт бөөр хэрэгтэй бол надад хэлээрээ гэж тэгж байгаа байхгүй. Тэгмэр айгүй сүлээтэй заяа. Тэнгүүтээ гэтээ би бол өөрийнхөө бөөрийг та нарт donate хийж ингэж донор болж өгөхгүй л дээ. Гэхдээ хэрв та нарт ингэ бөөр хэрэгтэй болох юм бол би хэдийгээр өөрийнхөө бөөрийг donate хийхгүй ч гэсэндээ бөөр олж өгч болно тий өөр одоо бөөрөө donate хийх хүнийг олж өгч болно гэдэг юм сонь зүйлийг ярьсан заяа. Тим их хэмжээгээр би та нарт баярлалаа гэдгийг хэлмээр байна гэдэг зүйлийг ярих гэдэг байгаа байхгүй. Тим инээдтэй зүйл хэлсэн байна лээ. Айгу амар газтай. Би бол өөрийнхөө бөөрийг өгөхгүй. Гэтэ бөөр өгөх хүнийг олж өгье гэж байгаа байхгүй. What the fuck тий. Тим инээдтэй зүйлийг бас ярьсан байна лээ. Ямар ч гэсэн ингээд ийм амжилттай тура хийгээд дуусгажээ. За манайха хамгийн сүүлд ярих гэж байгаа одоо энэ хөө ховжид маань юу вэ гэхээр алдарт модель тэ үнэхээр гахалтай үзэсгэлэнтэй модель Victoria's Secret-ийн Angel Barbara Palvin-ийн тухай байна. Юу вэ гэхээр Barbara Palvin болон нөхөр нь Dylan Sprouse тэ эдний гэрт нь
хулгайч харсан байна. Дээрэмчин. Окей. Манайха burglary гэсэн үг заяа. Дээрэмчин 4 сарын 17 оны шөнөөр бүр ингээд 12 өнгөрцөн байхад те шөнө 12 цаг өнгөрцөн байхад орж ирсэн гинэ. Тэгээд ингээд Dylan ашгүй яг айгу хурдан арга хэмжээ аваад өөрт нь угаас гэртээ буутай байдаг гэсэн юм байлаа. Тэгээд бууга гаргаж ирээд тэр эрэхтэйг бол ингээд дарж авсан юм байна лээ. Тэр дээрэмчнийг бууга ингээд те at gun point ингээд бууга тулгаж агаад те айлгаж агаад тэгээд tackle хийгээд барьж аваад тэр үед нь болохоор Barbara Palvin цагдаа руу залгаад ингээд манай гэрт дээрэмч ороод ирсэн мэн ингээд тэгээд цагдаа нарыг хүрэн 90 эртэл хин Dylan бол ингээд те tackle хийчихсэн доошо бариад ингээд буугаараа тулгаад ингээд те хөдлөх юм бол ингээд буудаж шүү гэд ингээд айлгаад бэжсэн гэсэн тэгээ ашгүй цагдаа нар хурдан хурж ирээд тэр эрэхтэйг нь барьчлаад явсан юм бэ нэлээ. За тэгээд ийм аимшигтай зүйл басан байна. За тэгээд энэ хоёр маань сая одоо 4 сарын 20-ны өдөр. Тэгэхээр одоо энэ үйл явдал болсноос 2-3 хоногийн дараагаар гэсэн үг шүү дээ, тэ. 4 сарын 20-ны өдөр Devil Wears Prada 2 нэр манайхаа oh my god тэр кино гарах гэж би амар баярлалаа. 5 сарын 1-нд гарна гэсэн шүү. Devil Wears Prada гэдэг үнээр гайхалтай тэр iconic киноны 2 дугаар ангин тэ reboot хийгээд ингээ 2 дугаар ангин гарах гэж байгаа. Тэгээд Devil Wears Prada 2 гэдэг энэ хүү киноны premiere нь болсон байхгүй юу? За тэгээд улаан явсны ясл дээр Barbara Palvin, Dylan Sprouse хоёр явж исэн. Тэгээд одоо хөтлөгч нь асууж байгаа байхгүй тийм амар зүйл танаа гэрт чинь болсон. Та нар одоо яаж deal хийж гинэ? Гайгүй юу? Травматай үлдсэн үү? Энтэр гээд асуусан. Тэгсэн чинь Dylan амар хөвгөлтэй ингэж хай гэл тэ өөрийгөө яасан бэ? Би яаж тэр дээрэмчтэй ингэж тэ дарж авсан бэ гэл тэр move энтрээ үзүүлэл байгаа байхгүй ингэж гэж мэгэл тэгэж Barbara бүр хажууд ингээл хараал тэ нөхөрлөг ингээл хараал суугаадсан. Тэгээд ер нь энэ хоёрын ярьж байгаа болохоор яг ингээд те ямар ч хүмүүс хүн амьтан гимтэж бэртээгүй ингээд болоод өнгөрсөн. Гэхдээ ер нь бол traumatic event байсан. Гэхдээ бид хоёр бол одоо ингээд те ийм хошин юм хийгээд ч юм уу одоо жоохон тийм joke мөг хэлж тэр trauma-га арилахыг хичээж байгаа гэсэн. Тэрнээс ч бол ингээд ийм амар юм болсон шүү. Бид хоёрт гээд суухын оронд те арай жоохон одоо тэрийг өөрчлөхөө тэр trauma-га арилах гад жоохон ингээд joke энэ төр хэлдэг ч юм уу те. Тийм байдлаар одоо ингээд энэ хүү травмагаа даван гарах гэж байгаа гэдэг зүйлийг хэлсэн байгаа. Тэг ямар ч гэсэн ашгүй юу яасан байна? Ямар ч тийм муу юм болоогүй тий. Ингээд тэр дэрэмчнийгээ барьж явуулсан байна. Тэг би бодоод байгаа энэ Холливуудын хотод ч уул нь бол амар л security энтертэй байдаг штэ амар л хамгаалалттай. Тэгэл хамгаалагч нар би хамгаалагч нар байгаас гадна security system энэ амар байдаг үсттэй. Тэ? Тэгж яагаад одоо юу болоод байгаа юм бэ? Ойрд бол айгүй иймэрхүү юм сонсогдох байх юм те. Танаа санаж байгаа бол Benny Blanco-гийн ээжийнх нь гэрт нь хулгайж орсон дээрэмчд те. Саяхан штэ бас. Түүнээс гадна Rihanna-гийн гэрлөө нэг солиотой эмэгтэй хурж ирээд автомат буугаар буудаж муудаад те. Одоо ингээ Barbara Palvin гэл what is going on? Тэ энэ одоо ч одоо мөнгөгүй болоод байгаа юм хайшин. Яагаад те би хамгаалагч нар эсвэл security system тавих хаад мөнгөгүй болоод байгаа юм хайшин. Яагаад ийм асуудлууд ойр ойрхон гараад байна гэж бүр аюу гайхаад байгаа. Тэг ямар ч байсан бас хүн амьтан гэмтэж бэртэлгүй өнгөрсөн яамэ гэж бодож байна. За манайхаа энэ удаагийнхаа weekly recap дээр ийм олон зүйлүүдийг та бүхэндээ ярьж өгч хүргэлээ. Тэгээд та бүхэнд маань бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Хэрэв бичлэг таалагдсан бол лайк тараарай. За тэгээ channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа хобболохой болонгаараа цоо шинэ хэмжлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.